Хаад таттай үед л салалт авахгүйсэн баг. Тийм өөрийгөө өөлөд ирэхээр бусдыг бас амар өөлөд эхэлдэг. Гэр чи ингээд ганц алхаал гадаа учраас Монгол гэр хүүхд өсгөх хамгийн гой тохиромжтой. Айгу ховор олдуур юм шиг би өөрөө тийм мэдрэмж авдаг. Бага амар гой хайрлж хамгаалах хэрэгтэй. Эргэж харж байгаа хэрэгтэй юм лээ. Тэгвэл бас өөрийгөө гой хайрлна. Ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab. Өөрийгөө хайрлая Oxy. Хайр аруугаан Owlove. За сайн байцгаана үзэгчдээ, Soul Lab-ийн цоо шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Манай контент та бүхэнд сар болгоны 10, 20, 30-нд хүрдэг гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа бах. Тэгэхээр манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Дерма тестээр баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab хамтран ажиллаж байгаа. Мөн өөрийгөө хайрлая Oxy, хайр аруугаан Owlove хуудсан вог хамтран ажиллаж байгаа. За тэгэхээр ярилцлага үзэхээс өмнө бүгдээрээ subscribe-а дарахаа мартаоцай. За тэгэхээр өнөөдрийн манай зочноор дуучин хишиг жаргал хүрэлцэн ирсэн байна. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За хоёулаа ч уулзаагүй маш их удсан. Тэгээд ингээд шууд нэвтрүүлгээр ярилцах ёстой байсан юм байлгүй дээ. Зөвхөн нэвтрүүлгээр л ярина гэж тохирсон. Тэр бас уулзаагүй аюу удаж байна. 5 6 жил үү? 5 жил хаа. Биш. Тий, 5 жил. Тий, ер нь бол тий 4 5 жил болсон. Тэгээд сүүлд бол бас нэг нэвтрүүлгийн зураг мургаар л уулзаал нэг айхтар бас тухтай уулзаж ярилцаж чадаагүй. Тэгээд одоо л хоёулаа тухтай ярих нь дээ. Ишгээ сүүлийн үеийн сониачнаас яриач манай үзэгчтэй. За тэгэл ер нь эзэгтэл болсон. Тийм тэгээд сайхан нэрэ нар жаргатал гэдэг нэг шин дуу зөв нэг сингл гарсан. Тэгэл байж та. Сүүлд уулзахад бол нэг хүүхэдтэй байсан. Одоо 2 хүүхэдтэй болсон. Хүү охин 2-тай болсон тий. За хүү охин 2-ын ээж байх ямар байна тий. Нэг хүүгийн ээж байх ямар байсан. Одоо тий охинтой болсон чинь бас ямар байсан тий энэ талаар яриач. Одоо охинтой болсон чинь би айгу гоё тийм одоо юу гэдэг ээж байх юм бас гоё мэдрэмжийг бас охиноос айгу авсан. Тэгээд хүү маань бол нэгдүгээр анхны хүүхэд. Тэгээ анх удаа ээж болж исэн болохоор их туршлагагүй тий. Тэг хитрхи бас амар ингээл би хүүгээ бүр айгүйх анхаарч хитрхи амар сайн хийж байгаа хичээжсэн. Охин дээр бол яг тунгийн тааруулаад ямарс охин маань одоо 3 настай. Тэгээд дажгүй ээж болж байгаа л гэж өөрийгөө харж байгаа шүү дээ. Одоо л нэг иймэрхүү байдал болох юм байна да гэл учрыг нь болохгүй л тий. Одоо ер нь за 2 хүүхэдтэй хишиг жаргал за бүр сингл хишиг жаргал хоёрыг харьцуулах юм бол тий. Өмнө нь ер нь ямар байсан бол одоо чи нэг дурсаад боддоо. Ямар байлаа гэдэг шиг бүр ингээд бодох шцаагүй. Ээж болчоор ер нь нэг тийм өөрийнхөө тухай бодох, өөрийгөө сонсох, өөрийгөө анхаарах ч гэдэг юм уу. Тэр цаг бол ер нь лаг одоо гэдэг нь аим гоё зохицуул сурсан ээжүүдэд байдаг баг л та. Надаа бол би бас яг тэр юм одоо учир нь болохгүй л байна л да. Яг л ингээд хүүхдүүдийн хараас ингээд яг одоогоос ингээд би сингл ахтай ямар байлаа гэж бодоход айгуу гоё завтай байсан байна. Тэгээд карьер айгуу сайн одоо хангалттай сайн юмнуудаа хийж исэн байна. Эргээд одоо ингээ харахаар ваа би асуундаа юм хийсэн байна гэмээр ямар их юм хийсэн гэмээр ч юм уу тийм нэг санагдчихсан. Тэгээ хаяа ингээд нэг кино мэнэ нэрээ би чинь кинонд орсон юм ба шүү дээ. Энд чинь нэр амар их ажил болсон ч гэдэг юм уу те. Тэгэл бидний нэвтрүүлгүүд байна. Тэгэл хажуугаар нуран бүтээлүүд, CD, клипүүд гэл. Тэгэхээр хэрвээ синглэрээ явсан бол одоо карьер бол одоо гэл амар сайн явж ахлаасан баг л та. Ээж болсон яг одоо ээжийнхээ амьдралыг ингээ харах юм бол нэг тийм амар сайн ээж бол биш. Тэгтээ муу ээж биш. Тэгэл хичээгээл их л хичээдэг л ээж энэ да хүрх юм да. Би чамайг харахаар амар сайн ээж гэж хардсан шүү дээ. Стоrig нь үзэнгүүтэл дандаа хүүхдүүдтэйгээ тий ингээл өстой наашаа цаашаа бүх юм ингээл яваал айгуу тэгж харагддаг шүү дээ. Ягаад өөрийгөө муу ээж гэж ер нь муу ээж гэж байд юм уу? Би бол байдгүй л гэж бодож байна. Мэдгүй ээж муу сайн ээж гэдэг үг нь байгаа болохоор тийм ээж байдаг байх гэж боддог ш. Таа тэгэл бүр хүүхдүүдийн учрыг олохгүй тий. Йоо яг одоо жоохон болохоор ч тэр чинь ингээл амар нүдэн дээр хоёулаа ингээл хоёуланд нь хайртаач хоорондоо зодтолж модтолтолохоор бүр яг учрыг олохгүй тий. Танай хүүхдүүд тэгдэг байсан уу? Тэгдэг байсан. Ер нь бол одоо бас харьцангуй томроод тэр хоёр чинь яг гой найзлаа явчих жоох. Манай ш одоохондоо хаяал найзалж байна да. Тэгэл яг тэр үед нь би хүүхдүүдийн учрыг олохгүй байгаа юм шиг жоо стресстэй л тий.
Тэгэхээр л би жоохон муу ээж юм бол сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй. Зарим тохиолдолд ингээ уйлж мөлччихсэн одоо ингээл амар зодолч молоо болооч гэдэг чи болохгүй болохоор шууд анхаарлыг өөр дээр авахын тулд уйлахаар дээр ирж яаси маси гэл нэг тиймэрхүү л ээж энэ. Бас тийм юм дээр арга хэрэгэлдэг байх нь. Тэгэхгүй бол бүр өөр арга олдохгүй юм чи. Танай хүү жишээ нь одоо чинь нөгөө айлын ганц хүүхэд байжгаад хамаг анхаарал нь тэр хүн дээр байжгаад дүүтэй болоод бүх хүмүүсийн анхаарал дүү рүү явангууд хэр реакц өгсөн бэ? Айгүй стресс дорт юм бил шүү дээ. Тэгээд нөгөө би чинь нөгөө одоо айл болох ингээл дэлгэцэн хамаарлахгүй байх гад 4-5 нас хүрээд ах болж байгаа байхгүй. Тэр болт нь ерөөсө бүх юм хязгаарлалдаг одоо утас, таблет, зурагт бүгдийг нь хязгаарлалдаг байсан байхгүй. Тэгээд яг өөрөө ингээ 30 жилийн гараад 2 хүүхдээ харангуут амар ядраад би чинь тэгэл уцгсан байхгүй юу. Тэгэнгүүт нөгөөдөг чинь ингээ уцсанд ингээ саадж байгаа. Тэрэн дээр л би өөрийгөө жоохон менежмент хийж чадахгүй муу ээж байна уу гэж утсан шүү дээ. Одоо л яг тэгэл ингээ харахад бүхэл хүүхдүүд л тоглож байна л да. Тэгэл яг нэг хүүхдээ өсөх гээд бол ингээл би бол ингээл уцсны ч юм уу дэлгэсэн юм хамааралгүй ном уншиж уул зураг мураг зураал өдөржингөө эсэн дээр тоглуулаад үүрээр гаргаал тэ ингээл бүх юм хийж чадах юм байлээ. Яг хоёр хүүхд болохоор тэр хоёр ч ингээд хоёр өөр хүн болохоор унтах цаг нь ч жоохон хоол тэ. Тэгээ нүүн нялх хүүхдтэй илүү цаг зарцуулах учраас тэр хүүдээ одоо юу гэдэг нь өмнөшгөө тийм цаг зарцуулж чадахгүй болоод ирсэн. Тэгээд яг над шиг тийм одоо юу гэдэг кэрлж тэгж чадах бас хүн ээжээс нь илүү хүн гарч ирэхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө хүүхдээ чи орлох амнаас утас таблет руу шилжиж эхэлж байгаа. Тэрэн дээр л би жоохон санаа зовсон доо. Тэгээд стресс нь тийг утас ч юм уу таблет өгвөл тэгэхээр арай гайгүй. Тэгээд бусдад болохоор ингээл над руу ингээл тэгэл дүүхийн нүд мүдэг ингээл оролдож голж юм гээд. Тэгээд нэг тийм жоохон юм тохиолдсон шүү. Тий. Бусдаар бол гайгүй. Тэгэл стрессийн тийм аргаар л нэг жоохон. Манай болохоор нөгөө том нь охин. Тий. Баг нь хүү исэн. Тэгээд тэгсэн чи октод ч бас драма штэ юу. Намайг таахгүй гэлсэн. Намайг та нар бүгдээрээ ингэдэг гэж юм болоо. Яг тийм хэлдэг тий. Тэгэл нөгөө ганцхан бүх анхаарал дүүрөө нь яваал ингээл тэр жоох хүүхэд чинь яачих вэ ийчих вэ гэж санаа зовоол тий. Хоёулангийн нэг өрөөнд орхихоос биш. Санаа зовдгоос чи юу ч ойлгохгүй жоох хүүхэд яачих чинь билээ тий. Бас хамгийн том асуудал ер нь бол хоёр дахь хүүхэд гарахаар тэр бас аюу хэцүү юм билээ. Зохицуул тийм гэдэг чи амар хэцүү байхгүй юу? Болохгүй гэл нэг хэлнэ хоёр хэлнэ гурав хэлэхээр тэр хүүхдэд амар хэцүү санаж. Чүг нааданд хуржлахгүй миний охин хүүхд ирж чадахгүй үнэхээр чадахгүй юм чинь тэгэл нөгөөж ингээд тэгэл хөрхий би ч гэсэн өөрөө доороо дүүтэй байсан. Тэгээ өөрөө би тэр үед стрессжсэн болов гэж тор 7 молоотой олцоод дүүтэй болсон болохоор бас арайч учир нь болоод эмхтэй хөвтэйсэн болохоор гайгүйсэн баг. Манай хүү бол хөрхий яа харахгүй нэг тийм стресст орсон. Одоо тэгээ хаяа нэг дандаа дүүг тэгдэг мэгдэг гэл хэлэхээр л бас гэл зүрх чиг гэл юм гэл хачин болоо шүү дээ. Тэгэл одоо хичээжлээ да. Одоо охин маань 3-таа болчлоо. Одоо охин баг өөрөө зохицуулаад байл л да. Ингэхгүй тэхгүй гэл. Тийм. Одоо яг тэр нэг хүүхдүүдэд загинсны дараа нэг амар гимшлээ. Яаж одоо цариулдаг вэ гэх юм уу, дардаг вэ гэх юм уу. Тийм шүү дээ. Хүүхдэд загиндгүй ээж мэж гэж бол байхгүй бах. Тийм тэгэл загина шүү дээ. Загинсныхаа дараа уучлалт гоо л да. Тэгтээ жоохон тайвширсныхан дараа тэггүй уйлж мэлж хат нь за уучлаарай гэдэг нэг мемэд шүү дээ ингээ зодож хоол идэх гэдэг шиг. Тэгэхээр чи би бол ингээд нилээ харж байгаа л тайвширсныхан дараа л аргадаал за тэгтээ ингээд ээжийнх нь буруу тэрэн дээр миний буруу байсан байна. Тэгтээ чи тэгсэн тэгтээ ээж нь ингэсэн гэл ярингот л заримдаа өөрийгөө өмөрөл хүүхдүүл их тохиолдолд өөрийгөө өмөрд юм билээ шүү дээ жоохон болохоор. Би гэл тэгэнгүүт би ч гэсэн миний зүв байсан ч гэсэн тэгэл заримдаа тэгэл уучлалтгүйгаал аргалдаг л да. За одоо ингээд ээж болонгууд чинь бүр юм карьер байтугай тий нүрээч угаах зав гардаггүй шүү дээ. Тэгсэн чинь бас манай хүн чинь уран бүтээлээ бас хийсэн биз дээ би. Сүүлд бас харсан. Яаж амжуулав? Ерөнхийдөө одоо бас уран бүтээл рүүгээ эргээд эрчимтэй орох хүүхдүүдэд жоохон томорхооч юм уу эрчимтэй орох бодол байна уу эсвэл ерөнхийдөө за бараг ингээд сайхан гэрээ эзэгтэй болооч гэж бодож байна. Би бол тийм бодолтойсэн байхгүй юу. За би ингээд одоо ингээд 40 рүү төгчж штэ бид нар чинь. Тэгэнгүүт за урлагч нь үе бас хүнээс ингээд залуу нас мас амар олон юм шаарддаг мардаг гэсэн бодолтой бид нар явдаг. Тэгээ би сайн нэг жижиг хагалгаанд орсон байхгүй наркостой бүтэн тулахтай. Тэгээ наркоснаас ирсэн чи би ингээ амар уйлцсан. Тэгээ амар ууртаас ирсэн байхгүй. Тэгээ би ингээ бүрэн хөдлөхгүй. Тэгээ би ингээ амар уйлаад байгаагаа, уурлаад байгаагаа
яагаад би ингэж байгаа юм бол тэгээд имлэгт ингээд нөгөө хүүхдүүдээсээ хоол нөхрөөсөө хоол гав ганцаараа нэг өрөөнд ингээд 7 хоног байхдаа өөрийгөө яг сонсож явах дотоод бол би яг юу хүсэж байгаа ингээд тэгэнгүүт нөгөө хүсэж байгаа юмаа би шууд ингээд хүүхд гаргаал бүгдийг болсон байхгүй те ингээд би уран бүтээл хийж чадахгүй яад бол тэрэнд чинь цаг хугацаар би ингээд каш буцалгаал те бантан чанжаахта ч юм уу дуу мууны тухай бодно гэж байхгүй шүү дээ. Тэр чинь ингээд бас нэлээд хөрх юм бодож тэрэндээ шингээж хийдэг учраас тэгээд яг харамссан юм нь одоо ингээд өөр өөртөө болж хот 7 хоног хэрвээ би ингээд сэрхгүй унтцсан бол амьдрал цаашаа яах байсан бол гэж бодонгууд чинь хүүхдүүд бол ингээл хэсэг хэцүү тэгжсэн ингээл амьдрал ч юм уу те угаасаа намайг хаяа нэг санаал ингээд явчихна тэнгүүт би яах бол гингүүт хэрвээ дахиад хүчээ дараагийн амьдралдаа сэрдэг бол бис амар харамсаж сэрх юм байна гэж бодсон одоо юу тийм тэгэхээр хүн өөрийнхөө дуртай ямиг хийхгүй болно гэдэг бол дотор талтай айгүй хөвчөвд юм байна гэдгийг сая жоох хөвтүүд айгүй ойлгоод тэгээд би ер нь одоо амьдралын нэг балансыг барьж л явахгүй бол зөвхөн үр хөвгтэй гэж нэг л өдөр ингээл нэг кинонд гарч ирчихтэй ингээл өрөөнө горхоо чивчмээгүй те тэгээд нэг хөвгшин их ч ингээл сууж ин тэр үед би маш их харамсах юм шиг санагдаад тэгээд найз нь ер нь уран бүтээлдээ дууны ч гэлтгүүд биш ч бас жоохон бичих дуртай шүү дээ тэгээд тэрийг бас хий те ингээд өөрийгөө нэг жоохон дуртай юмдаа ингээ хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгвэл бол одоо нөгөө нэг одоо хүртэл өөрийгөө бүтээсэн нөгөө сив сингл хүртлээс ээж болох хүртлээ би гэдэг хүн явж байгаад өөрийгөө нэлээд бүтээсэн. Тэгээд ээж болоод хишгэ байхгүй болсон. Тэгэхээр одоо хүүхдүүд аваа болж байгаа тийм болохоор би эргээд өөрийгөө ингэж эмчилж өөрийгөө одоо халамжилж ингэхгүй бол яг галзуурах юм бэл. Төрсний дараах сэтгэл готрлыг ер нь яаж давсан бэ? Одоо л тэр чинь 2 нас хүртэл эмэгтэйний нэг яг бие физиологийн хувьд бол 2 жилийн хугацаанд эргээд энгийн эмэгтэй хүн шиг болдог гэж байгаа шүү дээ. Сэтгэл зүйн асуудал бол нэлээх удаа үргэлжилт юм шиг үлээ. Би бол 2 дахь ер нь хүүхд төрүүлсний дараа нэлээ сэтгэл зүйн юмд ордог. Готролд ордог. Яад бол тэрийг би олсон юм юу гэхээр унтахгүй байгаа учраас унтаж чадахгүй хангалттай нойр авдаг учраас хүний нойр чинь ингээд нэг шөнийн нойр алдахад чинь 4 өдрийн одоо нөгөө кортизол даавар тэгэл хамаг нөгөө даавраараа тоглоолгаа учраас одоо нөгөө монголчууд хэлдэг шүү дээ ингээл эмэгтэйг урсгал дөлгөө юм бай даруухан бай тэр мэрийг тэгээд бүр яг эвгүй бүр хаяа нэг жоох ингээд тэгэл юм болчдөг шүү дээ ээж чинь нэг бол уйлал нэг бол инээгээл хөрхи тэгжил ингээд жоохон зохицуулж ингээд явахгүй болохгүй юм билэ тэгэл тэрийг бол одоо үүд ингээл би шууд өөрийгөө контролдод байх одоо тийм контролд ордгоо шүү дээ. Тэгэл одоо ингээл цаг хугацааг туулаад тэгээд нэг хүүхдний 4 настай болохоор гайг болт юм лээ. Би хүүдэр бол яг тэгстэл дахиад ирсэн болцсон. Яаж хаад тусан гэл нэг ялангуяа ингээд уран бүтээлч одоо урлагийн хүмүүс тэр бүр амар хэцүү тосдог юм шиг санагдсан ингээл төрж мөрөөл таргалал би галбир мэлбэртэй гооцлын янз бүрийн юм алдаал дээрээс нь яг урлагийнхаа ажлыг хийж чадхаа болол тэгээд тэгэнгүүт ингээл битгүү бүр ингээл хамаг ертөнц ормонгороо эргэчихэж байгаа юм шиг санагдал тэгэл буцаад туранхаа ингээ гоёолоод хүүхэд мөхөд том болоод буцаад юмаа хийх мөчийг ерөөсөө хүн хүлээж чаддгүй мэлээ яг тэр үедээ ингээд гацаал одоо тэндэл ингээл хамаг орчлын ертөнц хөмөрцөн юм шиг болоод би бол бас нэлийн хүнд байдалтай байсан. Тэгээд би ерөөсө турж мураачгүй байж байгаа зүгээр шүү зургатаар гараад ирсэн. Би яг сая дотроо тэгж утсаа хгүй. Өмнөх жилүүдэд би нөгөө нэг сив сингл байсан хишгээ шиг болохгүй л те. Яад гэвэл тэр бол жоохон боломжгүй. Яад гэвэл бид нар цаг хугацаа маш хурдтай өнгөрч байгаа учраас бид нар хөгшрөн те. Тэгэнгүүт ингээл юм төгс төгөлдрийн төлөө алцаал өөрийнхөө фитнес ингээл те ингээл би ч бас амар фит мит шоу моонд ороод амар фит энэ болсон шүү дээ. Тэгээд сая дүнгээ сайн ойлгож байгаа хгүй. Би ер нь тэр нөгөө наркосноос ирчээд одоо ингээд цаашаа өнөөдөр гэж байна. Маргааш байгаагүй мэдэхгүй учраас өнөөдөр байгаа дээр амар өөрийгөө ингээд өөртөө сэтгэл хангалуун байх хэрэгтэй юм байна. Би өнөөдөр тарган байж болно, өнөөдөр хүчлэгдсэн байж болно. Тэгтэл өөрийгөө л хайрлахгүй бол хин ч одоо юу гэдэг чамайг турхаар ч хайрлаа. Турхаараа бид нар турхаараа энийг аавч өмсөж ч гэдэг юм уу. Тэгэл ингээл дандаа л өөрийгөө ингээл хоош нь тавиал те. Тэгээд тэр маягаар бас хүмүүсийг хардаг болчт юм билээ ингээд өөрийн мэдлгүй тарган харагдаал ч юм уу те. Нэг тийм өөрийгөө өөлөд ирэхэд бусдыг бас амар өөлөд эхэлдэг. Тэгэнгүүт сая эмлэгтэйсэн тэр хугацаанд би чи айгүй өөртөө эдгэрэл энтер хийлээ шүү дээ баг хэмжээний.
ер нь ингээд яг одоо байгаа мөчийг амар гоё байлгаж хайрлах хэрэгтэй юм байна. Яг одоо байгаа дээр ингээд өөрөө хүсэж байгаа. Би жишээл энэ үсний цэцэлтэйг амар багасаа боддог байсан мөртлөө ингээд бүр 30 хэд хүртэл ерөөсөө зоргилж ингэж нэг тайрахыг одоо зориг байхгүй. Би яадаг би өөрөө дандаа голоо би тарган байна. Тэ? За одоо нэг юм турах тэдэн килограмм дээр очингуудаа үсээ ингэж тайраач гэдэг юм уу. Тэгэж явжангуудаа сайн имлээс гарч ирэнгүүтээ шууд үсээ тайраад тэр нь бас надад айгу гоё мэдэр төрүүлж авахгүй. Хүмүүст одоо юу гэж тарагдах нь ямар ч хамаагүй те. Надад өөрт маань амар гоё мэдэр төрүүлсэн. Тэгэхээр яг тийм одоо юу гэдэг тэдэн сантиметр өндөртэй тэдэн килограмм хүнийг те тийм сайз авсан өссөн тийм байвал хайрлан ч гэдэг юм уу те. Тийм хатуу тийм шалгуурыг одооноос ингээд хүчээр өөрийгөө хайж авах хэрэгтэй эмэгтэй хүмүүс. Тэгэхгүй бол дандаа өөрийгөө тиймтэй зөөрлөд өөрийгөө хайрлах болохоор чихэн ч өөрөө ч ингээд хайрлахгүй болчдөг. Тийм болохоор яг одоо байгаа тарган байна уу, турхаа байна уу, эрүүл лээвэл те эрүүл байхын төлөө тэгээд өөртөө дуртай жижиг уруулын бодог ч юм уу те өөрийгөө дуртай үнрээр ч юм уу, өөрийгөө дуртай үсээр ч юм уу өөрийгөө ингээд хайрлах хэрэгтэй юм бэл. Тэрнээс мөнгө цуглуулж хагаад гоо сайхны хаалганд ороо шууд ингээд те тэтэн сар тийм хоол амар удаа идэж байгаа. Тэрний дараа гээд яг ингээ гоё болох нь амарч гисэн идлэг тэр нэг жаргал амар жоох юм бэлээ. Би ингээ амар хатууд 40 45 хоног амар хатууд иглэн барьчаад тэгэл яг нэг юм гоё хоол идэл гурил мөрл идэл ингэс чи амар гоё байсан. Тэгэл байхгүй болчт юм бэлээ. Тэгэл дахиад нөгөөх юмны хараас хөөгөл ингээд тэгэнгүүт за би ингээд зааланд яг донтоод эхэлчихсэн юм л ингээл бүр 3 цагийн бэлтгэл тамирчин шиг 3 цагийн бэлтгэл хийж байгаа байхгүй юу. Тэнгүүт надад амьдралд би чинь тамирчин юм биш те. Ээж хүн те дээрс нь уран бүтээл над дуугаач мөрхөд дуртай юм да илүү цагаа гаргаад тэгэл за нэг амарлаж улаарч юмны өнөөс төгс төгөлдөр хитрхи гоё байхын төлөө хүн болгоод байдаг хүнтэй харьцуулаад гişгэгийн хоёрын одоо гэрлээ хоёрын ч юм уу те гэрлээ илүү гоё туранхай хөөрхөн байна гингүүт би заавал би гэлгэт ингэх юм ямар ч хэрэггүй л гоё байгаараа л гоё тийм л юмд сурч ин да өөрийгөө хайрлахын хамгийн ихний юм нэлээ өөрийнхөө хамрыг одоо хүлийн зөвшөөрөх юм гэдэг шиг хүмүүс хүн болгоно нэг юм эмгтэн хүмүүс болгоно ялангуяа те нэг юм хамраа голсон ч юм уу те тиймүүд хамгийн өөрийгөө хайрлаж эхлэхийн хамгийн чухал юм нь өөрийнхөө бүх хэмийг хүлийн зөвшөөрөх өөртөө янз бүрийн том өндөр стандартын юмнууд тавиал тэнд л хүрэх юм бол би ингэн тэгин ч юм уу те тэгэхгүй хамгийн түрүүнд л өөрийгөө л яа тэгэл бид нар хүүхдэд төрслөхийн дараа ингээл хараа шууд хайрладаг шүү дээ те тэгэхгүй хүүхд таарсан хамар юм шүү дээ гэдэг юм өстэй те тэгэхээр чин өөрийгөө яг тэгжил хайрлах хэрэгтэй. Хүүхдэнд бамбар одоо ямар ч муухай шаргаад орилоод халтаас муухай олцсон байсан ч гэсэн хайрлаж идэг те. Тэгээ өөрийгөө хүүхдэд хайрлаж байгаа юм шиг өөрийгөө л ээж хүн хайрлуул. Тэгвэл одоо нөхөр намайг хайрлахгүй байна. Хүрээлэн байгаа ертөнц намайг хайрлахгүй байна гэдэг л амьдрал угаас хатуу болохоор тийм бол байхгүй юм бэл. Аз жаргалтай тийм үргэлж миний хайрал хамгийн хөөрхөн шүү гээл тэгээл идэг. Тийм өдөр болгон тийм хилээд идэг амьдрал дээр байдгүй юм. Тэ хүүхдтэй бол ээж аваад хэлж чадчих миний охин өстой хөөрхөн шүү. Эхнэр тийм үг сонсохыг хүсдэг ч гэсэн нөхөрт тэрийг хэлдэггүй болдог цаг хугацаа. Тэгтээ мэдээж дотроо хайртай л байдаг байх л та. Тэгэл би за ер нь одоо өөрөөгөө л амар гоё хайрлах хэрэгтэй байна гэж бодсон шин. Гэр бүл манай ихшгээ чинь бас урлагийн хүнтэй гэр бүл болсон байгаа тий. Гэр бүлийнхээ тухай яриач та хоёр чи яаж танилцж ийла. Одоо тэ урлагийн хүнтэй нэг гэр бүл байх бас надад урлагийн хүмүүс хоорондоо гэрлэх нь ямар байдаг бол тэ тэр хүмүүсийн бие биенийг ойлголцох чинь уран бүтээл дээр ч юм уу тэ хамтрах энэ дэр бие биенийг ойлгох нь илүү байдаг байх гэж бас боддتي. Тэ манай хүн бас яг бүр жинхэнэ урлагийн соёл урлагийн сургуулийн дуулаач анги төгссөн. Тэ хипхоп дуучин тэ. Тэгэл яг нийлэх юмнууд байна. Нийлэхгүй юмнууд бас их байна. Тэгээд нөгөө яг хоёр өөр газар өссөн хоёр өөр хүн чинь ингээд нэг цулж гэдэг юм уу те заримдаа ингээд амар гоё ивтэй те заримдаа ингээд ойлголцохгүй энэ бол яг амьдралд байдаг л зүйл юм билээ л те. Тэгээд уран бүтээл тал дээр бол илүү бие биендээ айгу шүмжлэлт хандах гэдэг юм шиг санагдаад идэв шүү дээ. Бас тийм. Чиний одоо юу гэдэг ингээд дуулах гоё юм уу ч гэдэг юм уу те. Гэтэл би өөрийнхөө дуулж хахад нөхөр надад юм хэлэхэр би ингээд амар ингээл айгу сонсогдсон. Тэгэж хийсэн яг дуунуудаа эргээд харангуут зарим нь бол яг айгу сайн болсон. Тэгээд
нэг тийм яг уран бүтээлч мэрэгжлийн ч гэдэг юм яг биендээ жоох шүмжэлтэй ханддаг юм билэ. Дэмжихийн хувьд бол дэмждэг. Тэгвэл нэг гэрт одоо үүдээ хоёулаа ингээд зэрэг уран бүтээл хийгээд ч юм уу те. Тэгээд явах боломж гэдэг юм одоо те цаг хугацаа уран бүтээл хийнэ гэдэг чинь амар их цаг хугацаа сэтгэл зүгээ одоо тэнд 100% зориулна гэсэн үг ч те. Тэгэл одоо ингээл ганц нэг хийсэн уран бүтээлүүд харахаар хэсэг намайг бол бас дэмждэг. Тийм учраас тэр дуунууд гарсан. Одоо нөө биел байж гэдэг байна. Тэрний шүлгийг бичиж өгсөн. Тэгэл сая сүүлд нар жаргатал гэдэг энэ дуу чинь жирвсэн охиноо гисэн тахтаа хийсэн байхгүй юу. Тэгээд тэр үеийнхээ дуулт муултыг сонсохоор айгу тийм бас айгу хөөрх мэдрэмжтэй. Жирвсэн бахтаа ээж хүн чинь эмэгтэй хүн чинь айгу гоё тийм ирэх гоё яд штэ нэрхлээл тэ гэж. Тэгээд тэр үедээ хийсэн дуу маань надад айгу таалагдчиха тэр мэдрэмж нь. Тэгээд уран бүтээлч хүнтэй хамт амьдрах бол нэг талаараа шүмжил өндөртэй. Нөгөө талаараа бол яг хоёлаа уран бүтээл хийхэд ямар хэцүү тийм мэддэг болохоор тэр тал дээрээ санал нийлдэг тийм. Таны хүн бол бүр уран бүтээлээ хийн гэж ярьж гинүү. Тэднийхээ ер нь хийж сая хавар нэг тоглолт хийсэн. Арга бэлэг лейбл гэдэг тэнцэн нэг хамтлагийнх нь нэг гишүүн ороод тэгээд одоо нэг тэдний үеийн хамтлагийнхаа Степер тийм чинь бүр яг дээр үеийн яг хипхоп хамтлагууд бүгдээрээ ирсэн шүү дээ. Тийм тэр тоглолтыг хийгээд тэгээд яг тухайд хийт болж исэн дуунууд болохоор сонсогчд нь одоо ч гэсэн байгаа болохоор цаг хугацаанд ингээд өнгөрч байгаа ч гэсэн нөгөө сонсогчд нь байдаг болохоор гоё л тийм лээ. Soul Lab podcast-тай хамт байгаад баярлалаа. Манай контентын ерөнхий вэндтгэгч Derma Tester баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрч шөнж хуурай таатай амрах боломжийг олгож хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүгдээ зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмзэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Гэр бүлгээд яриад эхлэхээр одоо ерөнхийдөө дэлхийд даяар л ерөнхийдөө салалт амар их байна шүү дээ тий. Гэр бүлүүд аюу их салж юм. Надаа одоо гэ бодоод үзэнгүүт. Тэгээ аав ээжүүдийн үед салалт ер нь аюу бага байсан шүү дээ. Ерөнхийдөө л их байсан. Их байсан уу? Их байсан. Тэгээ ер нь л ялгаагүй. Гэхдээ ер нь одоо сүүлийн үед л салалт байхгүй байна. Ер нь одоо салалт бол мэдээж ингээл өдрөөс өдөрт их болол ингээл хүмүүсийн одоо бодол хүртэлтэй бараг л хүнтэй суух ёсгүй юм шиг одоо тэгэл сошиалор хүртэлтэй сингл байхын сайхан байж гэдэг юм ингээл тэгээ дандаа тиймэрхүү юмнуудын нийтрээ ингээл гараал тэгэнгүүт одоо ямар хүмүүсийн ингээд юм доктортой амьдарж ийн гэд ингээд бодонгууд амар сайхан уужуу тайван тэг хүний ерөөсөө тэр чинь тийм амар проблемгүй байхгүй шүү дээ тийм гоё байгаад байгаа болохоор төгс хамт байгаад байгаа биш. Тэгээ бүх хүн болгон гэр бүл болгонд маш их асуудал байна. Тэгвэл тэр болгоныгоо ойлголцож аль талаасаа хүлээн зөвшөөрөөд амьдраад байна уу эсвэл эмэгтэй нь бүх юмыг хүлээн зөвшөөрөөд тисэд байна уу? Ер нь бол айл гэр бүлд ингээд албан байгууллага бүхэл газар хүн чинь ингээд санал зөрөлдөх асуудал те. За бүр 24 цаг олон жил хамт байж байгаа хүмүүс чинь маргалт хуй байна, хэрэлт хуй байна, гомдох туних. Тэгээ яг тэр би бас адилхан туулаад явж байгаа нөхөртөө хамтдаа. Тэгээд яг салъя гэж бол би тэр боддгоо би л боддог. Маань нөхөрс боддгоо бах. Нэг тэг хэрэлдэж байгаагүй. Яагаад гэвэл би нөгөө нэг салалттай гэр бүл төрсөн өссөн учраас тэрний сул тал даваа талыг бол мэддэг. Тэгэхээр яг одоо манай ээж аав тохиолдсон надад тохиолдсон юм миний охинд ч миний хүүд тохиолдохгүй байгаасаа гэж би боддог. Манай нөхөр бол яг бүтэн гэр бүл төрж өссөн. Энэ дээрээс ингээ харахад ийм одоо үгүй зан үйлийн ч юм одоо үгүй нэг тийм ялгаа байдیں۔ Яг л би аавгүй өссөн болохоор эрэгтэй хүнийг яаж хайрлах, яаж хүндлэхийг нэг тийм сайн мэддэггүй байжгаад өөрөө нөхөртэй болоод хүүтэй болоод амьдрал надад цаанаасаа зааж өгч байгаа байхгүй юу. Тэгээд ингээ асуудал хандж байгаа хандлагаа ч гэсэн ингээ харахаар маа нөхөр ингээ амар зоригтой тий. Айгуу гой дураараа тий. Яад үл ингээ аав байна, ээж байна. Амьдрал ингээ айгуу гоё байна. Гэтэл би болонгууд намайг надаас өөр хүн ээжигээ зоохонд бол би өөр асуудлыг шийдээд багасаа ингээд тэгэнгүүт би тийм байдлыг охиндоо хүүдээ үзүүлэхийг хүсэхгүй байгаа учраас амьдрал дээр ирж байгаа юм асуудлууд ш нөхөр битээр үл ойлголцолч байт юм уу тий. Тэрэн дээр тэгэхээр би илүү их одоо юу гэдэг төвчээр илүү ухаан гаргана. Манай нөхөр бол одоо юу гэдэг эр хүн болохоор
Айлын ганц үл юу л. Айлын ганц хүү штэ дээр нэг ихчтэй. Тэгээд айгүй айлын баг ирэхтэй. Тэрийг нь би айгүй сайн ойлгодог учраас өнгөрөөгөөд те. А тэгтээ гэр бүл дотор хинэн илт одоо юу гэдэг эрх мэдлийн төлөөх тань те. Гэр бүлийн дүрм журмыг ер нь л ихнэр эмэгтэй хүн гэдэг амар сайн тогтоож те. Тэр хуулийг сахиулж тэрийг өөрөө мөрдөж үлгэрлэж яад бол би баг 3 хүүхэд юм шиг байгаа. Тохиолдол айгүйх байдаг. Яад бол манай нөхөр чинь айлын баг учраас тэгээд эрхлээд өссөн. Тэгэхээр тэр хүн бас одоо юу гэдэг одоо эрэгтэй хүний нөгөө сэтгэл зүйн асуудал бид нар бол яриад уйлж муулаар ч юм уу те эрэгтэй хүн бол тэгдэггүй гэдэг утгаар нь би бас ингээ хүүтэйгэл жишиж боддог л доо. За сүлдээ яадаг үлээ. Тэгэхээр энэ хүн том ч гэсэн те 40 хүрсэн ч гэсэн дотор нь ингээд байгаа учраас за зэнийг би ингээл өнгөрөөх хэрэгтэй юм байна гэл. Тэгээд тэгэж бодоод харчхаар одоо юу гэдэг надад илүү амар байдаг. Тийм учраас салалтыг одоо юу гэдэг одоо юу гэж тайлбарлах юм бэ? Амар хүчрхийлэл биш үү те? Одоо жинхэнэ юм эрүүл бус хүчрхийллүүд биш үү? Одоо тэрийг ингээд за ээж аав хоёр ам зүрх асуудлыг хүчрхийлэл гэж шууд ингээд харах ч юм уу те? Хүчрхийлэл гэдэг чинь миний бодлоо нэг тийм эрүүл бус сэтгэл зүйнүүд яваадах шиг байгаа юм те. Одоо ингээд харталтч байд юм уу те? Эсвэл одоо ингээд амар хүүхд мөхтэй хажууд хараал мараал хэлээл орилж мөрлөөл те тасны ясмис. Ийм асуудал бол байж болохгүй. Харин одоо юу гэдэг жижиг сажиг асуудал шүү дээ ингээд дуурахгүй жоохон байх маяг. Одоо тэр ч гэсэн хүчрхийлэл юм байл л да. Гэхдээ одоо юу гэдэг сайн муу нийлээ сав дүүрэн. Гэхдээ эндээс одоо юу гэдэг давстайч, чихэртэйч, амьдралтай энийг л ингээл өөр хүмүүс эндээс бас суралцчихл байгаа тий. За ийм болчингууд л шууд ингээл салчтай юм. Салсны дараах амьдрал дахиад үргэлжлэн тий. Тэрэн дээр би одоо 100% хүчрхэг ээж байж чадах уугүй юу? Тий. Хүчрхэг ээж байхад бол ганцхан одоо юу гэдэг амар олон зүйл хэрэгтэй шүү дээ. Эмэгтэй хүнд одоо эрэгтэй хүн шиг байх шаардлагууд гарч ирнэ те. Би бол тийм хэмжээнд байж чадна гэж өөрийгөө боддгоо учраас тийм байхыг ч бас хүсэхгүй байгаа учраас нөхөр маань эрэг хүн шиг би эмэгтэй хүн чи эмэгтэй хүн шиг бай гэж бодоод тэнцвүүлэхийг хичээдэг те. Тийм учраас одоо юу гэдэг гол ялгаа нь тэр би нөгөө яг тийм салалттай амьдрал төссөн учраас тэрний сул талууд маш их байдаг. Одоо ер нь тэгвэл нийгэмдэр харж байхад танаа гэр бүлийн хувьд тийм байт юм шүү дээ. Нийгэмдэр чиний анги харж байхад ер нь Монголын гэр бүлүүдийн салалтын их шалтгаан ер нь юун дээр байдаг юм шиг санагддаг юм. За юм олон шалтгаан баглах л та. Санхүүгийн асуудлууд байна. Тэгэл үл итгэлцэл байна. Тэгээ замбраагүй байдал байна. Ер нь л гэр орон замбраагүй болоод ирэхээр хүүхдүүд ч гэсэн дагаал замбраагүй те. Одоо юу гэдэг замбраагүй гэдэг нь болохоор одоо ингээл гэр орон мэдээж хүүхдтэй л юм чи энийг хэлнэ. Замбраагууд нь одоо юу гэдэг хажууд наригтаал ч юм уу те. Нэг тийм хүүхд нь хүүхд шиг биш, ээж нь аав ээж шиг биш. Ийм болчхоор л тэгэл тэндээс эмх замбраагүй байдлууд үүсч эхэлж байгаа. Эмх замбраагүй хэллэг, эмх замбраагүй би жоохон дургу. Тэгээд нөгөө карьераа орхиод урлагийн бид нар чинь урлаг яг хөөгөж явахад бол цаг нар гэж байхгүй болно те. Яг одоо юу гэдэг клипний зургандаа зориулал ингэх юм бол хоолоо сойх юм. Намайг дагаал хүүхдүүд үлсэлч юм уу те. Тэгэл бороо оргодөө бороотой зураг авъя гэж гараа явчих жишээ нэ те. Ийм юмыг одоо юу гэдэг чингэл дистараагүй юм болчихж байгаа учраас өөр хүүхдүүд маань тэр ачааллыг тааж чадахгүй учраас би ингээл өөрийгөө яг хайсан байхгүй юу. Яг уран бүтээлээ. Одоо бол эргээд яхав тэрийг уран бүтээлд эргээд орно гэж бодолтой байгаа ч гэсэн цаг нь бас болоог бол бас дахиад хүлээн. Яг бол гэр бүл хамгийн чухал одоо юу гэдэг яагаад би хүнтэй суусан шалтгаанаа одоо хаяа боддог байхгүй юу? Жаахан хаяа стресс тэр би энэ амьдралыг би өөрөө хүсэж олцоод одоо яга ингээд яад бол ингээл амар гоё алга ташлт машлт өглөө 8 гоё нүр бодом өдөртөө амар гоё хувцас нуртай өдөржингөө гэж байгаа шөнө 3 4 цагт баахан тортой хувцаа барайл те. Тэгэл ингээл харахгүй болмол руу газ хараал те. Газ машина суугаал түгжээл гэрлүүг ороод түгжээл ингээл нэг тийм айцтай те. Тэгэл ингээл нэг тийм ганцаарцсан мэдрэмжийг би бас сүүлийн жилүүдэд айгуу жоох авч ихсэн аахгүй нэг 25 наснаас хойш те. Тэгэл 5 жил ганцаардангуудаа би ер нь яг ийм хүйтэн ийм үеүүдэд ингээл уран бүтээл хүний тэмрээл тайд харуулаад те. Миний гэр бүл шиг аз жаргалыг надад өгөхгүй байсан. Тэгэл одоо юу гэдэг одоо бүр
зууны малай, pop сарагч гэж маринагч гэж юм уу хин шиг чинь тийм байнгын ингээл тоглолттой л байхгүй бол тий жоон тоглолт моглолтгүй ингээл ангууд ганцаар л надад амар муухай мэдэр төрүүлчихсэн. Тэгэхээр гэр бүлээл би нэгдүгээр уран бүтээлээсээ илүү тий. Яад бол хизээш намайг голохгүй тий хизээш намайг ганцаар дуулгана байдгаа ганц секунд ч зүгээр байлгадаг. Тий. Тэгэл за одоо энэ байгаа амьдралтаа яг ингээл байгаа мөчөөл хайрлах хэрэгтэй юм байна. Тэгээ хүсэх юм бол уран бүтээлээ хийн. Тэгэл яг л эн чинь надад төрөөс өгсөн ажил биш те. Би өөрөө хүссэн үед өөрийнхөө мөнгөөр өөрийнхөө уран бүтээлийг хийж байгаа юм чинь тэгэхээр энд нэг цаг хугацаанд туугдаж нэгтгэж яарахгүй ба шүү дээ. Тэгтээ дуртай юм бол хийсэн дэр юм билий. Урлагийн эмэгтэй хүмүүст ингээд нэг юм айгүй шаардлага тавигддаг штеп. Тэг өөрхөн сайхан байх хэвээр. Тэгээ тэр нь бүр ингээд байнга everyday 24/7 тий. Тэнгүүд одоо бид нар чинь ингээд бас нас явж гин тий ингээд 40 мөч рүү ойртоод ингээд эхлэнгүүт мэдээж эн чинь цаг хугацааны ирэхээр хүнд өөрчлөлт гарч эхэлж гин. Тэнгүүд тэрнтэй одоо эхлээл ингээд нүүр тулахад бас ямар байсан тий. Эхлээд эхний нэг тийм ингээд нэг шинж тэмдгүүд ингээд гарч ирэхэд бас аюу сонир мэдрэмж байд юм л шүү дээ тэр чинь. Тэнгүүд яг хаа цаашлагаа ингээд яваад ирэхээр ингээд цацаа гэл ингээд хайждаг юм байл л дээ яг. Гэхдээ анхны тэр юмыг тэмцсэн юм билээ шүү дээ шууд. Ингээл аим үрчлээнүүд гараад ирэх тэрдээ тэмцэж эхэлж байгаа хөрхий тайл антивринклтэй одоо бүр ингээл энийг төрхүүлгайг болох бах ингээл тэгэл ботокс хийлгээл фейлдэл те одоо би ч гэсэн яг одоо хэдэн сарын өмнө хийлгээ фейлдсэн л явж байна л та. Одоо юу гэдэг ийм юм байгаа. Би ч одоо эмзүүгээр сурж байгаа ш нэр ойтон болцсон. Сайн 20 дахь курсд төгссөн. Тэгээд ингээд яг шинжлэх ухааны талаасаа ч юм ингээл янгууд мэдээж хүний булчинг сулруулж байгаа учраас хүн болгоны одоо юу гэдэг нүүрний бүтц чантам одоо арай өөр байх магадлал. Одоо би сүүлдээ өөртөө тэгж утсан. Яа гэвэл ингээд ихэнх хүмүүст хийхэд ингээд аягүй гой нүд бүдэн сэргээд гой болдог байхад минийх ямар ч сайн эмчтэр очиод ямар ч баг тунгаар хийсэн ч гэсэн миний зөөх ингээд унцдаг. Тэгээд би эхлээд тэр чинь тэмцэж эхэлж байгаа байхгүй хөвшрөлтийн эсрэг цаг хугацааны эсрэг тэмцээтэй. Тэгээд сая л тэр наркосонд ороод ингээд яг нэг үүр дундах гэж байгаа юм шиг тийм аим мэдрэмж авангуудаа сэрээд хүй би угаасаа тэ өсөн бүх хүн ингээ үрчлээтэн одоо өөрийгөө ингээ битээ зовоо тэ яг тэ би ингээл хөөрхөн байх үедээ хөөрхөлсэн юм чи тэгэд миний одоо хөөрхөн сайхан байсныг одоо миний охин дээр л одоо тэ би охиноо хараад ваа үнэхээр үзэсгэлэнтэй юм а тэ одоо болно гişгээ чи зүгээр эрүүл байхаа бод тэ тэгээд одоо би ч юуг миний нөө шүтгч үжиг чинь амар хүчлээтэй. Чинчээч шүтдэг байх л та. Одоо яг нэр маань орж ирдгүй. За Америк одоо яг классик жүжигчд ч одоо үрчлээтэйгээрээ хөгшин өөрөө те маш гайхамшигтай. Памела Андерсон. За Памела Андерсон байна. Сүлд те бүр сая нөгөө сүлд Baby Girl билүү биш ээ. Last show гэдэг нэг кино орсон байгаа last show гэдэг. Тэрэн дээр ингээд бүр яг гарч байгаа байхгүй бүр ингээд амар гоё од уужснаа хөгшөрсөөр байгаа л хөрх юмтай нөгөө бүжгийн шоунд хасагд ингээл хаагдаал амьдрал ирэхээр те тэгээ тэр хүн бүх юм урлаг зориулчаад яг ингээд тэндээс буух зовж байгаа тэр мэдрэмж тэгэл тэндээс ингээл хараад өөрийгөө ч бодгоо за угаасаа гоо згслэн гэдэг чинь ингээд цаг хугацаатай энийг бүр ингээд охин хөвчтэй ч гэсэн ойлгуулах хэрэгтэй юм билээ л те чи ингээд гоё байна тэгээд ингээд хөгшрөн хөгшрөхдөө ингээд ерөөхдөө эрүүл байх хэрэгтэй хүн те өөртөө ингээд хайртай байх хэрэгтэй тэгэхгүй ингээд одоо юу гэдэм за үнэхээр гоё аз дахи таараад тэгэд эмчийн одоо ур чадвар таараад те тэгээ чиний мөнгө санхүү ингээ болоод за ер нь ингээд нэг 15 хагалгаа байлаа гэхэд тэрнээс хамгийн гоё төгс болох нь бол нэг 4 юм уу 3 л байгаа байхгүй юу миний харж байгаагаар тэгэхээр одоо яг нэг дахиад 30 жилийн дараа бол энэ асуудлууд бүр гоё болох байх л та шинжлэх ухааны талаас илүү сайн хөгжиж байгаа юм чинь тэр болтол ингээд шууд тэр хүнд хийсэн хамар чамд тохирох уу. Тэгээ тэр хүнд хийсэн ботокс чамд хийхээр гიშгэд хийхээр болохгүй байхгүй юу. Тэгээд би тэрийг ингээ ойлгонготой за ингэж өөрийгөө ингэх те одоо бол энэ миний хамгийн сүүлийн ботокс байсан. Тэгээ миний цогч жоохон унжсан. Одоо гайг болох гээд тэгээд сайн антибиотик ус учраас ингээ эргээс сэргэж байгаа. Тэгэл би за одоо энэс хойш бол болио тэгээд энэс хойш үрчгэрл байх юм байна. Тэгж л утсан тий. Тэгээ яг анхны тийм шинж тэмдэгтэй бол хүн өөрийгөө ирэхгүй ингээд рефлексээр байтт юм бэл. Тэгээд би ч үсээ дандаа цайруулдаг байсан шүү дээ тий. Тэгсэн чи амьдрал цаанаас нь надад одоо цайруулдаг хийж хөлж
нөхөн жиглэж байгаа. Тэгээд харчаад нөхрийнхээ анхны нөгөө нэг цаавсыг хараад нэг 2 жил мэл өмчлөө. Хайраа чам цаавс гараад ирж гэсэн чи маа нөхөр ингээ айгу сонин царилжсан байхгүй ингээд тэг бүр итгэхгүй баг чи ингээ барьдаа гэд. Тэгэнгүүт өөрийнхөө ч гэсэн би ингээ харангуудаа за ер нь ингээд энэ бол байдгал зүйл тий. Энтэй дайтчих болно. Энэ бол таны л сонголт аа. Дайтахгүй ч гэж болно. Хамгийн гол нь өөрөө тэр хаан дайн дажинтай дийлж ивэл тий ялалт байгуулж ивэл өөрт нь гоёлахаа. Ялалт биш иймэрхүү над шиг одоо юу гэм ботокс тохирохгүй ч юм уу тий. Ийм байдал авчсанд орвол зүгээр тайван амьдралыг сонгоо. Тайван үрчлээтэй. Тэгээд гоё инээхэд хүртэл өмнөхийн нэмсгэл нь гоё харагдаж байхаар. Яа тэгвэл ботокс ихэр ингээд нүүрний булчингууд нөгөө хязгаарлагдаад тэг яг одоо би ингээ өөрийгөө харангад өмнөшгөө гоё нэмсгэл маань харагдахгүй байгаа байхгүй. Тэгэхээр би хүчлийг сонгохоор шийдсэн явж байгаа одоо. Тэгээд энэ нэвтрүүлэлд орохгүй гэд өнгөрий гэсэн чигсэн би нөгөө түрүүлсэн шүү дээ. За ботоксныхаа үйлчлэгийг гаргахаар орооч тийм үү. За турхаараа ингээгээд бүх хэмиг хойшлуулад тахаар дахиад надад энэ боломж олдохгүй ч юм билүү те. Хоёулаа дахиад чиний ажил гараад миний ажил гараад ийм тохироо бүрдэхгүй байж магадгүй олдсон дээр нь яг энэ боломжоо ингээд ашиглаж авах хэрэгтэй юм бэл. Бид ч одоо бас олон жилийн өмнө чөлөөт эмэгтэйчүүд нэвтрүүлэг дээр хамтарч ажилладаг байсан. Би яран бас одоо ингээд бодсон чинь ерөөсөө ингэж хүнтэй хоёулахнаа сууж ярилцлага хийсэн нэвтрүүлэг ерөөсөө хөтлөгчөөр бол ажиллаж байгаагүй юм билээ. Дандаа ингээд бөөнөрөө олуулаад суудаг те. Эсвэл нэг болвол дан хөгжмийн юм одоо ярилцдаг нэвтрүүлэг ч юм уу те ярилцлага авдаг тиймэрхүү юм хийдэг байсан билээ. Тэг яг ингээд хоёулаа өдөөдөөсөө суугаад ярилцах бас их сонирн байд юм байна. Харин тий айгүй скил шаардж байгаа хгүй хүнээс яг юуг нь яриулах. Би болохоор миний нэг бас нэг алдаа юу юм хэр би нэг юм хүний ярмааргүй байгаа сэдвийг би ингээд олоод ингээд ярилцлагын донд мэдчихэж штэ тий. Тэгмүүд би тэр сэдвээр ярих дурггүй. Яг би тэр хүнийг ингээд бодоод идэм байлээ л дээ. Бодно штэ бид. Уул нь бол чиний нэвтрүүлгийн хандлтыг ч гэдэг юм бодоод ямар ч хүн чанаргүйгээр яриулах хэрэгтэй. Гэхдээ одоо юу гэдэг гол өнөөдөр чи бидний ингээд одоо бид ч амьдрал дээр ингээд найзуу те нэлээ олон хугацааг хамтдаа ингээд туулсан. Нөө нэгдэж байгаа юмд хэрэлдээ. Нэг тийм нэг жоохон ёс зүйтэй байхыг те хүнийг нэг тийм хий хоосон хандлт гэж байгаа юм шиг болж одоо л хий хоосон биш болсон шүү дээ. Энэ бол мөнгө. Гэхдээ л үргэлж нөгөө нэг хүнийг тэгж энэ чанар аяг олон байгаасаа л гэж боддог. Уучлаарай. Сөүлэ подкастын ерөнхий вэндитгэгч өөрийгөө хайрлая Oxy brand. Сэтгэл санаа тавгүй ягааж мэдгүй хаанаас ч юм гарч ирээд ханилж арыг мэддэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг минь хүсэл тэмүүлсийг минь хамгийн сайн дэмждэг нэгэн. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л байдаг. Үргэлж дэрэгдэн байдаг. Миний хамгийн татны найз. За, эсвэл оюутан болсон шүү дээ. Энэ тухайгаа яриач яагаад дахиад сурахаар шийдэв те тэгснээ бүр унгахын чиглэлээр ингээд сураад явж гин. Тэгээд одоо 30 хэдэн наснда оюутан болох те одоо дандаа жинзэн нартай сураад явж байгаа шүү дээ тий. Тэгмүүд дахиад оюутан болох мэдрэмж юм байна. Маш гоё байсан шүү дээ. Энэ оюутан болох шийдвэрийг манай хадам ээж надад санал болгосон байхгүй юу? Манай хадам ээж чинь болохоор хадам гэх хэрэг мөхөө тий. Манай ээж болохоор нүдний мэс заслын эмч. Монголын ер нь нэлээ одоо дуршлагтай хамгийн сайн эмч нарын нэг Талман имлэг сонсч байсан үү? Сонсч. Талман имлэг одоо 25 жил болж байгаа. Тийм айгуу удаж байгаа. Тийм манай ээж болохоор одоо ингээд гэр бүлийн нэгдүгээр бизнес тий. Тэгээд намайг бас ингээд манай гişэд сурчнаа чаднаа гэдэг. Би яасаас ээж би яаж одоо ингээд 30 бүр хоолд одоо утахгүй барыг тий нэг 3 4 5 жил ч юм ааш их тэтгэр тэзээ гар. За нэг ер нь утахгүй л ингэж штэ ээж би ингэдсэн чи миний охин бараг мессэн юмч болвол даан ч одоо ингээд мессэн юмч чи хичнээн жил сурна тий. Тийм болохоор арай эртэн гэсэн бол мессэн юмч болж чадхаар эсвэл ядаж эмзүүчээр сурах уу гэл тэгэхээр эхэнд би амар ингээл яана би чадахгүй гэж бодож хүлээж аваад тэгэл за үзье гэл. Тэгээд ер нь бол яагаад яасан гэл нөгөө гэрт байнга байгаад тахаар хүн чинь ингээд юм гарах юм тогтмол юм гарах гэдэг надад аюу гой санагдсан байхгүй. Би хичээлтэй гэл гараа явахаар гар гэрийг заавал ингээд зохицуулж таарна штэ. Уран бүтээл гэдэг чинь
би өнөөдөр ингээд бичлэгэнд орчих уу ч гэдэг юм уу. Энэ чи би шийдэж байгаа учраас өөрөө өөртөө айгу харгистай. За дараа бол. Хичээл гэдэг бол яг маргааш тэдээс тэдний хооронд ингээд 7 хоног. Тэгээд тэр нь айгу гой санагдаа. За би сурыг гэд сургуульд очихгүй. Тэгэл оцсон чи цав халааттай. Дандаа юм яг сахиусан тэнгэрүүчиг заяа. Бүгд ямар ч үрчлээгүй царайтай те. Бүгдээрээ юм гоё 18 9-тэй тэгэл амар гоё гэгээлэг цав халааттай. Тим ингээ 300 оюутнууд донд ингээ оронготаа би амар гоё мэдрэмж авсан. Нэх гоё. Тэгээд тэр цагаалаадыг өмсчхөр яг ингээ тэдэртэй адилхан ингээ бүгдөө ингээл нэг тийм нэг гоё уур амьсгал бүрдчихдэг. Халаадаа тайлахаар тэр хүмүүстэй зарим нь тандгүй ч гэдэг юм тийм сонио. Тэгэл за энэ ч байх надад айгу гоё юм байна гэл. Тэгээд сураад эхэлсэн чинь их сонирхолтой. Одоо өмнө нь ингээл 20 эдтэй 10 эдтэй хата сурахад бол багшийн хэлж байгаа үгний ингээл явж идэг те. Бүр юу ч ойлгохгүй бараг цагаа хараад хурданд хараал те. Тэгэл нэг хүнийг аргалаад 30 гарчаас сурах оюутан болох ээж болчоод оюутан болж байгаа учраас нөгөө нэг өвлийн их ханиад байнга ими хэрэглээ те. Тэдний чинь ингээд би өөрөө мэддэг болохын тулд амар сайн сурдаг байхгүй юу? Амар сонирхолтой. Тэгэл тэр манай ээжийн шийдвэр маш зөв шийдвэр байсан байлээ. Би айгу баярлж байгаа. Одоо 9 сарын нэг яг хүлээж чинь. Хичээл амархаар яг ээжийн амьдралтаа 100% орчдөг болохоор бүр их ядарч байгаа байхгүй. Хичээл эхэлчихэр хичээлээ хийгээд гэрийн ажил тэгээд азтай сайхан сургууль цэцэрлэг гэж сайхан юм байна те. Тэгээд тэр хоорондоо би ингээ өөрийгөө хөгжүүлэх боломжууд надад нэгдэж эхэлсэн. Тэгээд одоо л дахиад 3 жил сурна. Тэгэхээр бол айгу аз жаргалтай байна. Тэгэл амьдрал гэдэг хөл гүй далаар орох. Тэгэл мөнгө олоод те. Тэгээд төгсөөд ямар одоо ажил хийх гэсэн үг? Эмзүүч одоо манай эмнэлэг, хувийн эмнэлэг гэлгүй бүх эмнэлгүүд эмзүүчтэй байх хэвээр. Тэгэхээр эмнэлгийнхээ эмзүүчээр ажиллана. Тэгээд ангидаа одоо сургуульд ажиллаж байгаа жинзинраас бас те ажлын байраад тэнцээс одоо ингээл их гоё ирээд харагдаж байгаа. Тэгээд би бас шунаал үргэлжлүүлээд нэг магистра зэрэг ингээд төгсч хэлсэн ингээл дипломынхоо сэдв энтриг ботцсон. Их тийм сайн оюутан байгаа. Айгуу гоё. Тэр бол одоо миний ээж болсноос хойш энэ 8-9 жилийн хугацаанд тохиолдож байгаа сүүлийн 2 жил маш гоё амьдралыг гоё өөр өнгөөр харуулж байгаа зүйл. Тэгэхээр сурах бол оройтдгүй юм билээ шүү. Тэгээ ер нь одоо ингээд 40 дөхөөд сураад ажлын байран дээр гарлаа гэхэд бид нар чинь декрет авахгүй. Одоо тэтгэврнээс ч хөөхөө хойшоо олцсон тий. Тэгээ 50 эдтэй хүмүүс ч одоо ингээд харахад амар залуухан болцсон. Ачаалдаа чадна. Тэгээ бид нар чи эм үеийнхэн бүр хангалттай сайн удаа ажиллаж чадна гэж бодож байгаа. Оюутан болоод залуучуудын одоо жоохон хүүхдүүд гэж ярьж шүү дээ. Хүүхдүүд гэж байх үү? Хүүхдүүдийн дунд орсон чинь хөгжилтэй паянтай ч юм хүмүүс болж гинөө. Ингээл би чинь тийж очингуудаа өөрийгөө бас оюутан л болчихж байгаа юм чи адилхан бүгдээр зэрэг нэг юм сурж байгаа учраас адилхан төвшөнд сэтгэн тий. Тэгэл ингээл амар хичээлдээ орсон ч юм уу заримдаа ингээл нүүдэлтэйг инээлдэж хөрөлдөөл ингээл байжсэн чинь манай нөгөө ангид Аната хэдтэй байлээ гэл. Хэдэн оноо хөлөө гэдэг. Оноо хэлсэж. Манай аавтай чадсан юм биш шууд ингээд. Тэр дээрээс ингээд шууд доош пүнк гэл унаал. Нэр би ч одоо идэртээ ингээд ийм үнд хөгжөөл инээгээ суужиж болж гинөө гэл. Нэр тиймэрхүү юм байна. Тэгээд жинзинраас ч айгу суралцах. Тэд нар ч айгу ур чадвар скил сайтай. Одоо юу гэдэм ялангуяа энэ AI технологи одоо энэ chat GPT, бүр цаашаа бүр цаашлуулад сурцсан шүү дээ. Тэгээд энийгээ дагаад нөгөө зааж байгаа багш нар одоо арга зүйн нөхцөл өөр болж эхэлж байгаа байхгүй. Тэгээд бид нар ч гэсэн ажлын байран дээр гарахад одоо юу гэдэг миний одоо натаа ч хэцүү бид нартай ч хэцүү хүмүүс ингээд нэг оффист ажил хийдэг байлаа тий. Тэгэнгүүт тэр хүмүүсийн арга барил нэг өөр болчих жоохгүй. Би болохоор яг ирээдүйд нөгөө нэг үргэлжлүүл цаашаа ажиллах хүмүүстэй нэг зэрэгцээ сурж байгаа учраас миний арга барил миний сурж байгаа зүйл хамаагүй шинэлэг гэдэг утгаараа надад айгу таалагдчих. Тэдрээс бүр айгу хэм сурж байгаа юм чинь зинраасаа. Ганц л нөө ачаалдаа чадваргүй. Бид нар чинь тийм удаан хүмүүс сонсох, удаан кино мэн үзэх сонирхолгүй. Бид нар чинь бол ингээд бүрэн хэмжээний уран сайхны кино үздэг ч тийм цаг 30 минут 2 цагийн кино нам суугаа үздэг. Тэд нар дунд тийм бүрэн хэмжээний кино сууж үзээгүй хүүхдүүд олон байт юм байна. Сонмоос. Тийм. Энэ болохоор надаа нөгөө нэг бидний чинь үед болохоор нөгөө мэдээллийг бид нар өөрсдөө ингэж хайж олж авч тийм өөртөө суулгаад тийм шаарддаг. Тийм ийм байсан. Тэгээд яг хэрэгтэй мэдээлэл өөрөө яг хайж олдог байсан. Одоо олонгууд хүмүүсийн хүссэн хүсээгүй хэрэггүй мэдээлэл нь чамаагүй ингээд бүр ингээд орж ирэл тэ үзэж байгаа юм хүртэл дандаа shorts, reel тэ дандаа тэдэн минутын юм гэж үздэг. Тэгээд тэрнтэй холбоотойгоор юу гэдгийг өөр болж байгаа. Тэднэрт бол бүх юм амар амархан. Тэгээд бид нэр одоо нэг Converse-ийн Kate олж авахын тулд ингээд
яад зовж гадаадад байдаг хүн осоос тий Монгол шуудмууд амар удаан тий тэр болгоно ингээд хүлээцтэй төвчээртэй хүлээж чаддаг байсан. Одоо бол тий эднэр бол зүгээр л хурууныхаа зүрээр бүх юм хийдэг болсон. Тэнгүү тийм төвчээргүй зэглэх гэдэгхгүй. Тэгээд би ч ингээ хаяа яг тэдэртэйг байхаар ингээд үг хэлэх гээд байдаг. Тэнгүү тэдэр тийм үглэлтийг бол ерөөсө хүлээж авахгүй сонсдогчгүй. Ер нь бол тэдрийг сонсох хэрэгтэй. Тэд нар ер нь их ярьдагчгүй. Тийм л хүмүүс. Тэгээд ярих юм бол их оновчтой бас зарим нь. Гэхдээ үе үеийнхний одоо за бид нар эм үеийнх юм бол маш хүлээцтэй, маш романтик сэтгэл зүй тэрүүгээр их ялгардаг. Одоо ингэ тэдэртэй ингэ байж би үзсэн кино минь ярихад тэд нар бүр вау, тийм кино гэж байдаг гэж үгээ. Дандаа яг тэгвэл тэдний өсөжсэн үед чинь дандаа нөө цоврал одоо юм кинонууд те. Тэгээ нөө шорт фильм. Тэгэл одоо ноутбукийг үзээгүй те Титаникийг үзээгүй бүр ингэж бид нар ч бол архив байж байгаа байхгүй юу. Тэгэл тэр тухайгаа ярьж марихаар тэр хүмүүстэд би бас заримд нь ингээд аягүй сонирхож байгаа хүмүүстэд нь илүү ярьж өгч юм уу те. Тэгээ тэндээс одоо юу тийм бас яг хүн чинь бас тийм дахин давтагдчихгүй бусдаас арай өөр байхын тулд бид нар чинь дотроо өөрсдөө бүтээдэг шүү дээ. Тэр үзэж байгаа киноноос сайн кино, сайн ном те. Манай нөгөөд яг түрүүнээс юм шүүлтүргүй учраас өөрийгөө олоход аягүй зовдөг. Тийм учраас ингээд гудамжаар явахад нэг л төстөл хувцлалттай. Нэг төстөл маасын хөгжим, нэг төстөл TikTok ингээд. Бид нар болохоор нэг жоохон өөр те. Яа гэвэл би тийм жүжигчин дуртай. Ми түрүү ярьсан жүжигчин Meryl Streep. Тий. Тэгээд тэр хүнийг танихгүй ч жишээ нэж үү юм те. Тэгэхээр бол бид нар их гоё азтай үе. Тэгээд энэ жинзи нартай тэдний дараагийн үеийнхэнтэй бас хүл нийлүүлээ амьдрах боломжтой учраас тэгэл би бол ямар ч байсан оюутан болсондоо бол айгу гоё яагаад тэгэд хоцрогдож байгаа юм байхгүй харин ч айгу ховор олдуур юм шиг би өөрөө тийм мэдрэмж авдаг. Чамтай юу н ойрлцсан нас нэг хүн байхгүй юу? Манай боток чинь одоо нэг 400-д оюутан байхад чинь байхгүй те. Нэг ах байдгийг. Надаас нэг хөгш ах. Бүрүү. За. Тэр ах бүр ингэж байж идэг шүү. Тэр урд суугаад байж идэг. Тэгэд байхгүй. За. Би манай багш нар ангийн багш магшаасаа би бүр ихч зөндөгч. Тийм үү. Тийм баг ээжтэй ч цааш магадгүй гэдэг шиг. Тийм ангийн багш чинь. Ангийн багш маань дөнгөж төгсөөл манай ангийг дагаад авсан байхгүй юу? Тэгэл тэгтээ бол багш нараа бүгднийг таа гэж хүнддэг нь. Яг бол ангаах ухаан, шинжлэх ухаан гэдэг чинь нөгөө тийм сургаар ч юм уу те фантазаар ч юм уу тийм биш. Яг таг цээжлээд явдаг. Тийм учраас тэр хүний мэдлэгийг би мэдэхгүй учраас тэгэл чихтэй байл сонсоол. Тэгэл ангаах ухааны салбар, урлагийн салбар хоёулаа төстэй юм болохоор ер нь ингээд нөгөө юут ран юу гэдүүлээд жоо юм. Одоо юу гэж хэлдэг миний ч одоо юм ах захтай. Ах захтай. Яа тэгвэл энэ амар мундаг багш, мундаг эмч. Тэгвэл амар олон ингээл магистр, докторант, профессортэй одоо ингээ бүх юмнууд нь бичсэн диплом ингээл тэгээд ярьж байгаа юм уу мөн үнэхээр юу те юу орчин хүний дээр практик гэдэг юм чи бүр хамаагүй байгаа. Тэгэл ингээл ямар ч салбарт ингээд тийм гоё юм байт юм байна гэл. Одоо мастера хийгээд явбал чиглэлээ арай өөрчлөх үү? Тийм, жоохон өөрчилж болно. Одоо би манай сургуульч биш Итүгэнгийн сургууль сурч байгаа байхгүй юу. Тэгээд гоё бишгийтэй газар сурч байгаа. Үнэхээр гоё бишгийтэй шүү. Чи ирж дээрээ гэдэг чинь. Манай сургууль нь юу яадаг вэ? Реклам шиг боллоо. За ер нь бол бакалавра хийж байхдаа төгсөж байхдаа сүүлийнхээ 4 5 дахь курс дээр давхар магистрийн ажлыг хийж болдог. Дипломтойгоо уялдуулаа. Тэгээд зэрэг хост дипломтой төгсөн. Надад бол тэр нь айгу таалагдчих байгаа. Тэгэх юм бол би хөгшин болохоор том болохоор багш юмэр санагдаад байгаа бас. Гоё багш. Тэгээд дипломынхаа сэдвийг бас бодсон маа. Тэр нь айгуугаа сонирхолтой. Шинжлэх ухааны талаас нь судалгаа. Ер нь диплом ч нөө айгуур судалгааны ажил ч тий. Тэгэл одоо хүртэл амьдралыг судалж байсан судалгаагаас тийшээ хийгээл тий. Одоо ингээд манай урлагийнхан ер нь бүх хүн л нэг юм сошиалор контент хийгээл рил хийгээл инфлюенсер болоод ингэдэг шүү дээ. Хишгээ ерөөсөө инфлюенсер болохгүй гэдэг шүү. Ерөөсөө ямар ч тийм те юм сурталчилсан барьсан юм хом хийдгүү. Ер нь хий гэж бодол орж ирдгүү яадаг вэ? Уг амар зарим хүмүүс амар их мөнгө олоод хана хаяа. Би ч бол энийг заруулж амар зарна л гэдэг юм бэ гэж боддог. Яа тэгэл би ч нараа амар сонио
тэнэг үзэлтэй юм шиг байна. Айгу маркетинггүй шүү дээ. Миний дуунууд айгу муу дуу биш. Айгу сайн дуу. Би тэгсээ тэрийг аим бүүслээд хайх хүсдэггүй байхгүй юу. Яа гэвэл нөгөө түрүүн чиний конверсикетийг яаж олох гэж хүн гэдэг юмыг ирэл хайгуулъя гэх тэр нь ингээд амар үнцэнтэй. Тим хүмүүжлэлтэй, тим ухагтхуунтай одоо ингээд өсцөн төрцөн ингээд явцсан болохоор ингээл амар ингээд бүслэлтэй ингээл амар хүний хүсээгүй ингээл мэдээлэлээр хүчрхийлэх ч юм уу миний хувьд тусдаггүй мэддэг хүмүүс маань ингээд би ингээл хаяа одоо хүүхд төрсөн бүр амар царай мариатай явж байгаа амар гоё охин мөх ирээд би таны тэр дунд амар дуртай муртаа гэлээ би тэр мэдрэмж надад амар гоё яг л тэр аягүй гоё сонсогч амар гоё эмхтэй байнгут бүр гэдэг аягүй гоё сонсдог тэгэл тийм маас юм биш те нэг зүгээр л наваа сонсдог хүмүүс нь сонсоол тэгээд тэр хүмүүстэй таалагдал тэгэл тэрийг айгуу гоо нандагнаал тэггүй одоо үед ингээд яг инфлюенсер хэмжээнд бол би бол чадахгүй тэр чинь бас их амар хөдөлмөр болж байгаа. Тэгж бол би чадахгүй учраас үнэхээр. Тэгээд дээрэс нь бас тэгж ер нь л арай л чаддгүй маа. Тэгээд хамгийн одоо яг зүгээр надаа гол юм нь юу гэвэл за бараа бүтээгдэхүүн зарах бол байж болж байна. Зүгээр юм хүний тархийг угааж те амар юм бүдүүлэг муухай үг хэллэг амар тийм акли бүр ингээд амар муухай юм. Ер нь ингээд урлагийн хүн гоо зүйн төлөө алаад өөхөх шахаа зүтгээд байна гэдэг чинь тэр том бэлгцэн дээр ингээд гой үсгэлэнтэй хүн гарч ивэл гоё штэ тий. Үзэгсэлэнтэй хүн уйлж байгаа нь хүртэл гоё тий. Урлаг яхаа тийм байхыг шаардаад бид нар тийм юм хараад өссөн учраас энэ дэлгэцийг бүх юмыг нэг тийм гоё байгаасаа би тэгээ муухай юм гараал бушуухан блоклчдаг. Тэгэл одоо бүр фэйсбүүкээ болиё гэж утсан ч гэсэн за яг энд бас намайг дагдаг ингээд хүмүүс байдаг болохоор би бас тэдрийг хүнддэгэ байх хэрэгтэй гэл. Тэгээ инстаграм авал бүр айл болох цэвэр гоё болох гад хичээж байгаа. Тэгээ тэрийг бас хүүхдүүдтэй ингээд хилдэг л дээ. Миний хүүхдүүд одоо ингээд TikTok үзэхдээ энийг ингээд болох хэрэгтэй. Онцгой юм гарвал шууд болох хэрэгтэй. Яад бол чиний тарих чинь хүн ингээд яг манай багш ярьж ирсэн 200 өдөр 70,000 бодол эргэлддэг гэсэн гинэ. Одоос энэ ухаалаг утсан дээр гарахаас өмнө. Тэгээд одоо бас 15 жилийн өмнө судалгаа хийхэд 200,000 бодол болсон гэсэн гинэ. Одоо бол бүр хэд болсон бол тэгэх болгонд хүний тархин дээр ингээд пянц шиг ингээд бичигдэж байгаа, даалд ухамсарт бичигдэж байгаа. Тийм болохоор ийм дими юмд ингээд тархиа өрөх ямар ч хэрэггүй байгаа. Тэгэхээр тэр дими олон юмнууд донд нь би бас орсон юм чи бас нүгэлтэй юм да. Бүгдээрээ юм хийгээд байгаа юм чи би дутъя гэдэг. Тий дутъя боли чадахгүй ч юм чинь тий. Би одоо караоке орох болгондоо хишгээ ангирмагч хоёрын дуулсан тал нутаг гэдэг дуу дуулдаг. Тэрийг чинь дуулаад манайх одоо найзууд дүү. Тэгэл би тэгээд шамруу дандаа бичиж явуулсан. Тий дуул болгонд бол караокеноос нэг шиг. Тэрийг харах надаас айн гой санагдаж юм чи. Ингээд тал нутаг угаас их гоё дуу штэ. Гоё дуу штэ аюу гоё дуу. Нөө үндэсний шилдэг 50 дуу мөн. Нөө 102.5-аас тэнчээс миний нэг тал нутаг байна, чамд орхисон хайр байна, хатан зүрх байна, thinking about you байна. Thinking about you дээр миний клипийн тоглосон. Ба төгстэй. Тэгээд ингээл ийм нандин ийм гоё юмнуудыг туулж ирсэн надад байсан байгаа учраас одоо нэг ингээл байгаа юм амар гоё хайрлж хамгаалах хэрэгтэй. Эргэж харж явах хэрэгтэй юм лээ. Тэгвэл бас өөрөө гоё хайрлна. Тэгээд юм хийж амжаагүй байвал одоо хийх хэрэгтэй бүх хүмүүстэй өөрөө дуртай юмыг заавал уран бүтээл шүү дээ. Тэгэл амьдрал яах те. Өнгөрөөл үргэлжлээл. Гişгээ бас дууны үг бичиж идэх шүү дээ. Ямар дууны үг бичсэн байдаг вүлээ? За чамд орхисон хайр гэдэг дуу байна. Хөлөрсөн цонх гэж байна. Эсвэртэй. Тэгээд чамд орхисон хайр дээр нөө ингэдэж шүү дээ. Ер нь thinking about you өнтер гэл. Тэгээд хайрын минь түүх их өөрөөр нь их дуунуудыг бичсэн. Хүнд доо бичиж өгсөн бэл өгсөн шүү дээ. Be One гэдэг нэг хамтлаг байдаг. Одоо Жеригийн нөхөр, Цэнгэлийн нөхөр Мишель гэдэг одоо ихнэрээр нь хэлээд. Тэдний Be One гэх хамтлагт тэр чинь ямар дуу лээ? Нэрийг мартсан юм шүү дээ. Өөрийгөө мэдрүүлв. Юу лээ? За нэг тийм дуу мө бичсэн. Яг жоохон бичих сонирхолтой. Тэгээ тэрийг бас одоо хөшөрсөн ч гэсэн ингээд хаяхгүйгээр илүү сайн бичээд хөшөрсөн ч гэсэн биш одоо хөгшрөх тусмаа бүр бичих хэрэгтэй юм шүү. Харин тэрийг бүр сайн бичээд тэгээ нэг кино зохиолч юм уу тийм бичих сонирхолтой болоод байна зүйлүүд. Харин тий одоо ер нь бол за нэг жоохон хүүхэд бол надад туулсан амьдрал нь ч бага юм экспириенс одоо туршлага нь ч бага тий тийм байхад одоо бид нар шиг хүмүүс ингээд айгүй олон одоо нийгмийн сонин одоо үе шатуудыг ингээд даваад одоо бүр ингээд шал өөр ертөнцид амьдраад байгаа шүү дээ бид нар чинь касет сонсдог байж байгаа тий одоо ингээл бүх юм ингээл утсан дээр байдаг тийм ертөнцид одоо ингээд амьдарч ийн хэр айгүй
том алхмыг одоо юу гэх юм хөгжлийн үе шатуудыг давсан хүмүүс тэгээд айгүй олон хүмүүстэй уулзаж учирж үзлээ. Тэгэнгүүт тэр болгонд ингээд хүн чинь айгүй олон зүйлийг мэдэрч байгаа шүү дээ. Тэнгүүд тгийх тусмаа, удах тусмаа тэр хүнээс илүү гоё юм гарна гэж боддог шүү дээ. Тийм. Гэхдээ нөгөө одоо миний хувьд болохоор одоо хүмүүс ингэж ярьдаг гэдэг хүн ном бичиж чинь гэж нэг хүний тухай ном энэ одоо ямар юм туулсан гэж ном бичдэг ингээд тий. А яг хүн өөрийнхөө амьдрал намтраа бичвэл яг хүний туулсан амьдрал маш чухал. А би бол бичих юм бол илүү фантастик тал руугаа бичнэ гэж боддог. Одоо жишээл Harry Potter бол 100% фантастик ном шүү дээ. Бид нар тайгаж чадахгүй гэж тий. Тэглээгээд надад одоо тэрийг бичлээгээд надаас татвар аваад ч юм уу надад тийм офс энэ хэрэггүй би зүгээр шүүн утас сууж хахтаа л биччихнэ. Тэгэхээр бол одоо бүр бүх юм хөгжсөн байгаа дээр би заавал монгол хэл дээр ч бичихгүй болж шүү дээ. Тэрийгэ бичээд тийм шүү дээ. Ийм мөрөөдөлтэй ажиллаж байгаа. Өөрийгөө хатхийн тулд надад жоохон тайм нөгөө юм жоохон ганцаараа байх. Нэг бол надад шүн хэрэгтэй. Нэг бол хүүхдүүд жоохон том болоод ингээд. Тэгээ нэг гой бүтээл бичсэн байхад тэрийг одоо ингээл зохиогч ирэх нь би 2 хүүхэдтэй ингээл өгөөлтэй гэл. Тэ? Тийм мөрөөдөлтэй л энэ да. Тэгэхээр бол одоо юу гэдэг заавал ингээд үзэж туусны дараа юм бичих бас шаардлагагүй. Бүр жоох хүүхдүүд бичсэн гайхалтай номнууд байдаг шүү дээ. Тийм болохоор энэ хүний тархин дотор юу байгааг үнэхээр харах боломжгүй учраас энэ бол гайхамшигтай 100% гой фантастик юм хийх бол бүрэн боломжтой. Яг одоо надад бас нэг санагддаг юм зүгээр яг манай үеийнхэн манай үеийнхээ ер нь бол үгийн баялагын хувьд хамаагүй илүү байгаад идэг штеп. Ядаж монгол хэлнийхээ дүрм мөрмийн хувьд ч юм уу те тэр тухайн үед чинь бас нэг дүрм мөрмөнч доктортой байж. Тэ уран зохиолын номны одоо шилмэл өгүүлэлгүүд хүртэл Монголын үнэхээр шилмэл өгүүлэлгүүдийг бид нар уншиж ирсэн. За тэхийн зогсоолын хэсгээс ч бид нар уншиж чинь Бигзэн явсан болонгой би хаан төрөөгөөч уншиж чинь те. Ийм уран зохиолын үед баялаг. Тэг би ч нөх хот хөдөө ингээд дамнаад өссөн, төрцөн. Тийм болохоор ийм үгийн баялаг одоо байгалийн мэдрэмж энэ айгүй юм өөр. Тэгээд дээрэс нь хөдөөний хийж чи тэгээ зохиолын дуудуулахгүй байгаа гэдэг. Тэгж би сая нэр өнгөрсөн 100 хангаан дуугаад дууссан. Тийм байсан шүү дээ. Бүрдэл өмсөж жоод хинтээ дуулсан. Ганцаараа юу? Тийм бод. Тэр энэ болохоор яг нөгөө хөдөө өссөн хот хооронд явсан нөгөө rock pop одоо бүх юм ингээд надад байгаа баялаг байгаа юм чинь гэж одоо би дуулсан чинь айгүй сайн болсон тэр. Тэгээ хүмүүст айгүй гой таалагдсан. Миний анхны YouTube-ийн сая хандлттай. Тэгээ би бүр гайхаад ямар сони юм бэ? Яагаад энэ хүмүүс төрчих гэсэн чинь нэгдүгээр энэ өөрөө сайхан дуу учраас хамгийн гол нь тэр. А хоёрдугаар тэр дуу ерөөсөө эвдээгүй. Жохон хэмнэл өгсөн. Тэгэл Монгол дээлээ өмсөөл альчуур зангидад дуулсан хүмүүст айгүй таалагдсан байлээ. Тэгэл тэрүүгээр ингээл хүн чинь ингээд сонголт хийж байгаа. За би дахиад нэг юм дуугсаа за болоо. Тэм хангалттай. Заавал ингээд тэгээд за ер нь тийм одоо үү үнэхээр сайн дуу, сайн аялал үгэндээ байхгүй. Үнэхээр тэгээ цэцгийн 3 сарда эцгийн нутгаар буугаарай гэл. Тэгээ бид нар ингээд Улаанбаатар хотод өссөн байлаа ч гэсэн эцэг их нь яаж игэл хөдөө идэг ч тийм. Тэр нутгаар ингээд явах мэдрэмж. Тэгэл гараал ямар ч хүмүүс жавхлан сонсдог гэдэг шиг. Үнэхээр гараал байгаль дээр гараал тэм дуунууд маань явд юм байлээ. Тэгэл за бас нэг давуу тал болчихсон л дөө. Хөдөөний бас уур амьсгалыг мэдэрдэг маань. Тэгээд уран зохиолын хэллэгүүд, монгол үг хэллэгүүд ч гэсэн яруу тансаг. Тэрийг бас бид нар ингээд өргөжлүүлэх хэрэгтэй байхгүй яа. Бид нар бараг сүүлийн сайн уншигч нар байсан байж магадгүй. Тийм шүү дээ. Тийм учраас энийгээ сайн хэрэглэх хэрэгтэй. Хэрэглээнд оруулж авах хэрэгтэй. Soul Lab-тай хамт байгаад баярлалаа. Манай контентын ерөнхий эвентгэгч Хайраа Ругаан Өвлав. Хайраа Ругаан Өвлав. Одоо Улаанбаатар хотод ээж байх. Ямар вэ гэж. Ямар вэ гэж би бас мэдээлээ. Ямарыг нь ч бас мэдээд л. Гэхдээ харин тэр талаар бас айгүй ярмаар санагддаг байхгүй бид нар ч одоо тэрэг мэрэг түрээд гарахад хэцүү агарын бохирдолтой тий. Өвлийн ханиадны улирал гэж хэлэх. Тэр үеийг даах үнэхээр хэцүү. Өөр юм хийх бараг аргагүй тий. Эсвэл хүүхдээ асраал ингээл ингэхгүй болохгүй тий. Тэнгүүт энэ талаар бас чиний бодол юу вэ? Зуны цагт одоо чинь хүүхд мөхтэй одоо л нэг юм гайгүй болж байгаа шүү дээ. Ханаад манад чинь тий. Одоо ингэсэн шүү дээ нөө би ч яг ковид үед төрсэн байхгүй юу. Тэгээд жинхэнэ Улаанбаатар хотод амьдарч байгаадаа би яг тэр үед аим харамсчихсан. Өөрөө нөө хөдөө явж хөдөө өссөн болохоор хөдөө бол ядаж гараал
насан дээр тоглуулаад те ингээл ийм хүн одоо амьд явах мэдрэмжийг айгүй хаавна. Ингээд нэг 3 4 байранд ингээд нэг хүүхэд ингээд насан туршсан 2 хүнтэй ингээл тэр хөл хоройн үеүүдэд тэгэл ерөөсөө тэгэл ингээд тэр үедээ би амар зовоол ингээл хүүхэд амар хэцүү байна гэж бододсон байхгүй юу. Хөл хорой тавигдсан ч гэсэн ер нь Улаанбаатар хотын амьдрал тийм хүүхэдтэй ингээд гараад явхаар ингээд ер нь аюултай те тоглоомын талбайгаас ахуулаад би тэгэл дандаа сөөхрөгөө өгүүлдэг байхгүй. Энэ хараа энэ ингээд унчиж энэ дээр юм тавиад өгөөч те. Энэ ингэж энийг ингээд өгөөч гэд тэгээд ингээд байнга шаардлага тавиад ахаар яг манайхан бол аваад хийдэг. Тэгэл түрээд явах нөгөө зам нь байхгүй те. За тэгээд дээрэс нь одоо ингээд өвлийн тэр ханиадны тэр утаатай ханиадны үйлрэл маш хэцүү. Үнэхээр одоо ингээд баримтыг бүртгүүлдэг ч тийм эрүүл мэнд гэсэн хэсэг дээр ингээд амар их яад бол нэг аптек руу ороод нэг хүүхдээ ийм авахд 90-100 мянга багтаа тийм тэр ингээд 5 хоног хэрэглээд дууслаа 2 хоног амарлаа дараагийн ханиад хүрдэг. Тэгэл энэ л амар хэцүү байдаг. Чи Германд байсан ер нь тэнд тийм ийм өвлийн ийм өвчлөлийн ийм ханиадны ийм үе гэж байдгүй. Ер нь тэрийг анзаарч байсан уу? Анзаарч байх уу. Германд ч юм бол ерөөсөө юу штэ. Би ярьсан үгнээс. Германд чинь антибиотик огт бичиж өгөхгүй. Яа тийм. Тэгээд тэнд чинь угаасаа нөгөө нэг зам талбай малбаа гоё. Тэгэл ерөөсөө хүүхд мөхтэй тэрэгтэй. Тэгээд түрээл эсвэл дугууныхаа арталт ингээд нөгөө нэг дугууны ард холбодог юм байдаг шүү дээ. Тийм юмтэй. Тэгээл битүү инээд ийшээ яваал ингээл. Ерөөсөө тийм. Тэгээд угаасаа цаанаасаа антибиотик бичиж өгөхгүй ууж байгаа юмнууд нь дандаа л нэг ургамал юм амаар л ингээл болгодог. Тэр тийм хамаагүй тусал мусалж хийхгүй. Ерөөсөө тийм огт байхгүй. Монгол эсэргээр шүү дээ. Монгол эсэргээр шүү дээ. Шууд ирлээ. За ер нь ингээл чагнаал хатгаа болох магадaltaй гээл антибиотик өгнө. Тэр эмчнэрийг бас амар буруу дурдах аргагүй ийм юм байгаа юм чи. Яа тэгвэл нөө хурж байгаа ханиадныхын төрөл нь Монгол амар хүнд дандаа вирусын гаралтай. Тэгээд нөө хүүхдүүд чинь антибиотик бичиж өгч байгаа. Тэгэл зундаа бол одоо ингээл нэг хотоос гараал те. Тэгэл нэг аль болох хөдөөтэй нойр ойлгох гэл тэр нь дааж 100-ны сар 6 биш болохоор тэгэл дорхно. Тэгэл өвлийн одоо ингээл цэцэрлэг сургууль эхлээл одоо цэцэрлэг хүмүүс танаад урж эхэлдэг шүү дээ. Тэрэн дээр үнэхээр ээж хүмүүсийн ноён нур бол өстой хугараал эргээл эзгээл тэгэл ээж. Манай охин бүр ларингиттэйсэн жоохондоо. Тэгэл унтахгүй шүү дээ. Би ингээд одоо ч гэсэн би бүр ингээд сурцсан ханиад үрхээр нутлага аппарата бэлдээл ингээд шөн тогтмол уталгаа тэрс босоо сууж байгаа л утаал. Би үлстэй үнэхээр тултлан яадаг. Харин тийм ээ. Чи бүр бас амар хичээдэг ээж гэсэн санагдаад байна надад. Тэрэндээ ч амар ядардаг. Тийм. Би бол бас жоохон хайнга духан шүү дээ ер нь. Надад одоо бас тийхгүй ингээд хит бүх юмны төлөө ингээд бүх юмыг төгс байлах гэдэг ингээд явхаар бол би үнэхээр ядаргаанд ороод сүлдээ өстө галзуурах юм бэл. Би яг тэгдэг. Би ингээд шууд ингээд хүүхэд донг гэж ханиалгангууд би ажиглаж эхэлдэг. За амьсгал нь ямар байна? Тэ нус нь ямар байна? Хизээ эхлэв баг бичдэг. За тэгэл ингээл яг ингээл системтэй үзнэ л дээ. Эхлээл ингээл уталгаа хий. За витамин С өгье. Хөнгөө аргаартай айл болох антибиотик өгөхгүй, айл болох хатгаа болгохгүй ингээл хичээгээл. Тэгээд манай нөхөр гэдэг байхгүй. За хараа зүгээр ч тэр 2 3 оноо гайгүй болчих гэдэг гэж хэлэхэд нь тэр гайгүй болгож байгаа нь би байхгүй. 2 3 оногт туултал нь утлах хийж гин, туултал нь ариун цэврээ сахиулж гин, туултал нь унтах, нойр, идэх хоол бүр ханиадных нь онцлогийг судалж байгаа те. Вирусын гаралтай бол ингэж имжлээ. Харшлын гаралтай бол ингээ. Ингээл аль болох антибиотик гүүгээр зохицуулахыг хичээдэг ч гэсэн өвөл бол яа харахгүй 2 3 удаа антибиотик өгсөн. Одоо эмзүүчээр сураад тэгэнгүүт ээж хүний хувьд тэндээс юу мэдэж одоо бүр яг ингэж ихэд тонх гэдэг ингэж үлддэг юм юу вэ? Үлдсэн юм. Энэ хамгийн чухал юм нь одоо нэг бид нар сая юу орж байгаа байхгүй гистолог. Гистолог бол ингээд эсийг судалдаг. За физиолог бол ерөнхийдөө тий. За гистолог аягүй сонирхолтой байсан. Тэгээд дараа нь одоо энэ эми эмзүү гэдээ ороод эхэлж байгаа. Лаборатори хичээлүүд бас амар сонирхолтой. Тэн дээрээс чинь жинхэнэ одоо ингээл ротавирус вэ нүү ямар вирус вэ гэл тэгэл вирус яагаад одоо ийм байдаг вэ? Вирусын ханиаданд антибиотик өгөж нэмэргүй болохгүй гэдэг заавар байдаг боловч эмчнэр антибиотик бичиж өгдөө шүү дээ. Яагаад тэгвэл вирус чи ихний ингээ 2 3 хоногтой ингээд одоо халуураал те ингэж яахт нь бол антибиотик ихнээд өгөх нэмэргүй тэгэхэд ихэнх хийж аваад тоцроод 3 хоног халуурчлаа манай хөвгт гэд ирэхээр антибиотик биччихөөс аргагүй гэх мэтчлэн тэгэл ер нь л ээж хүнийхээ үүднээс л сурна да хамаг юмнуудыг хүүхэд тэгвэл яах вэ багшаа ингүүл яах вэ багшаа гэж хичээл дээрээ тэгэл байждаг
Тэгэл ер нь өвлийн энэ ханиадыг л давна гэдэг бол Монгол ээжүүдийн хувьд Улаанбаатар хотын ээжүүдийн хувьд хамгийн хэцүү байдаг. Тэгээд хөдөө очиж амьдрий гэж бодож байсан. яг дандаа тэгж боддог. Ханиад төрөх болгонд би хөдөө байсан болохоор тэгэл нөхөртөө битрийг зүгээр дааж болохгүй нэр би бол хөдөө хангалттай амьдарч чадна гэж айгүй том юм ярьдаг л та. Тэгэл одоо нэг миний өвлөд даагаас маань нөхөр ингээд лагер дээр гэр өрөөд өгцөө. Тэгэл хүүхдүүд аваад тийшээ ингээд очингууд шал ондоо байдаг нөгөө одоо үед гадаа ингээд стресс хүүхдүүд стресс энэ төр бүр гайг болчихсон шүү дээ. Гадаа байж бол орилж байгаа чимээ ч гэсэн талаар ингээд тарж байгаа болохоор миний чих мэхэд ирэх ачаал баг. Тэгээд гэр чи ингээд ганц алхаал гадаа учраас Монгол гэр хүүхдүүд өсөх гээд хамгийн гой тохиромжтой. Тэгээ ингээд орой болонгод харанхуулаар хаалган хаагдаар харанхууд хүүхэд гарч чадахгүй айгуу гой тий. Тэгээд аав нөгөө орон дээрээс би энэ орон дээрээс зөвхөн хоёр хүүхдээ ингээд хараа байж байгаа. Яг ийм нэг би ганцаараа ингээд том өрөөнд тий хоёр хүүхдээ ч юм биш. Яг гэр бол үнэхээр хүүхэд хүмүүжүүлэхэд гэр бүл гэдэг шиг Монгол гэр маш гоё тохиромжтой юм байна. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ сэтгэл зүйн хувьд одоо ээж хүний баримталдаг те зарчим нэг өөрийн гэснийг арга ухаан байгаа шүү дээ. Тэрэн дээр хамгийн юуг чухалчилж. Би хүүдээ бол ингэж хэлдэг. Манай хүү чинь жоохон түнэмүүтэй. Тэгээд их хөдөлгөөнтэй. Тэнгөт ингээл юм авирж яахт нь би ингээд тусалдаггүй байхгүй. Зацвдаг миний хүү. Инээвэл инээхэр нөгөө ингээл хаваг би сулраа ш. Миний хүү ингээд инээхгүйгээр ингээд зүтэг гэсээр галбар ингээл унсан ч гэсэн өөрөө ингээд дахиад тэгээвэл за дахиад нэг үсчих гээд ингэсээр гад чадварлах юм. Тэр тийм байдлаар хүүгээ. Охиныгоо болол тэгтэхгүй. Тэгтээ манай ох айгу чадмаг. Ахыгаа хараад ингээм амар тийм юм одоо биеийн хүчний юм да айгу сайн. Тэгээ охиныгоо болохоор айл болох ингээл ажиглал. Тэгээд ерөнхийдөө магтана. Тэгээ сайн ихрэлж тэрвэрч үнсэн. За хүүг бол бүр их нялуурах. Эрэгтэй хүүхд бол бүр өндөр хэрэгцээтэй. Сайн тэрвэрч үнсээл. Тэгээл одоо түрүү нөгөө би утас падтай ойртуулаа орхисон гэж хэлсэн шүү дээ. Тэр үед ингэнгүүт нөгөө төр унтрахаар л хүүхдөө чанга орилж мөлөөд ч юм уу. Тэгээл ингээл амар ааштай болол ирэхээр нь сайн ингээл биендээ наагаал тэрвэрэл үнсээл. Нялуураа гэдэг хөөх тийм гэтэл орой болохоор ээжээ дүү унтцсан нөө хоёлаа нялуурэ гэл тэгэл орж ирэлтэй амар нялуурж байгаа л тэр л миний одоо хамгийн сайн хүмүүжлээ одоо миний л арга л да хамгийн нөгөө одоо доторх эмпати гэж ярьдаг шүү дээ нөгөө инэрэнгүй сэтгэлийг нь сайхан хөдөлгөж сайн төлөвшүүлж тэр нөгөө хүрэлцэхэр аяндаа ингээд том болохоор тэрвэрж үнсүүлэхээр жоохон дургуулаад байгаа шүү дээ тэгэхээр тэр болтол сайн тэрвэрж үнсэж би нийлж тэгээд уйл харанд би ингээд уран дээр нь цохиж өгөө тайвшир. Манай хүү одоо ч гэсэн уйл хараа өөрийнх нь буруу байсан ч гэсэн заавал намайг тэрвэр тайвшруулах тэгэл ингээд тайвшруулах. Тэг тиймэрхүү жижиг сажиг ээж харахтай. Би одоо ингээд хүү охин хоёроо харангууд нэг юм за яг манай хүү бол ялчгүй бага л да. Гэхдээ нэг юм эрэгтэй хүүхэд илүү жоохон сул дорооч юм шиг. Ажиглагддаг надаа. Манай охин бол ялчгүй мэдээж эгч нь болохоор арай л илүү ингээд 10 хүрч байгаа юм чинь хамаагүй л илүү байдаг. Гэхдээ эрэгтэй хүүхэд ингээд аюу нялуун. Тэгээд юмыг даван туулах чадвар нь хүртэл жоохон тусал. Чамаар ингээд хэлэх гээд байна уу те? Чамаар л үйлдэл одоо би усумаар те ээж би энийг өмсөж чадахгүй л тэр чадна. Тэгтээ бидрийг тэгэх дуртай байдаг. Бүр цаанаасаа манай хүү бол байнгын тийм. Яг хичээл сургууль цусландаа очихоор өөр юм бэлгүй өөрөө хувцас өмсөөл өөрөө цайгаа угаал байж байгаа. Ээж байхаар дандаа л ээжээ энийг ингээд өг. Ээжээ тэгээд өг. Тэгэл би ингээл ерөөхдөө тусалдаг. Тэгэх болгондоо л хэлнэ л дээ. Нөө Япон ээжийн хүмүүс арга байдаг гэдэг байнга уухгүй хэлдэг. Тэр чинь Монгол ээжээр бол үглэх гэсэн үг л дээ. Өөрөө ингээд өмсч ингэж гээ. Тэгээд хараа аяндаа суучдаг гэсэн. Тэгэл нэг тиймэрхүү байдлаар хүүгөө мөжлөө. Охиныгоо бол илүү жоохон амар ямыг хүчээр биш. Ухаанаар ингээд тэг аяндаа охин бол угаасаа ухаанаараа охтууд бол гэхдээ айгүй гүргэрч юм шиг ажиглагдаад идэв надаа айгүй сонин эсэргээр би ч одоо яг ялгааг нь мэдэхгүй байж байгаа яг хоёр эрэгтэй эмэгтэй хүүхэдтэй болонгууд ингээд яг ялгаануудыг харж байгаа байхгүй эрэгтэй хүмүүс яалтчгүй бүр нэг эмэгтэй хүнээс хамааралтай амьдрт юм байна гэдгийг харж байгаа байхгүй харин тэгэл би за зэрэгтэй хүнийг илүү чадах байсан ч хамаагүй ингээ айгу дэм эрэхтэй бэл сэтгэлийн дэм айгу магтах, урамшуулах, өргөх, тэтгэх те. Чиний зөвөө те. Зөв штэ. За яамаар байна те. Манай нөхөрт одоо юу гэдэг хүн итгэхгүй ч болно штэ. За чи чадах юм чи юу ч үгүй. Би итгэх хэрэгтэй байхгүй юу? Чи чаднаа те. Чадна штэ. Өөр чадахгүйгээ яхад чадах хэрэгтэй. Чадна би итгэж чинь. Дотроо би
За фейлдэх юм бол тэгэндээ гэсэн дараагийн төлөвлөгөөг би өөртөө бодсон байж байгаа. Хүү дээр ч гэсэн за миний хүү чаднаа гэл. Энэ дээрээс унчих юм бол доор нийлсэн заад нэг тэр авцаа онол надад шархны лэнтэй нэг тэгэл ингээ бүх юмгаа охин бол тийм эрсдэлтэй юм бол нэг хийдгүй юм бэл хийсэн ч гэсэн айгу ухаалаг ингээ. Тэгэхээр илүү одоо эмэгтэй хүн бол илүү ярьж мараад ярих хэрэгцээгээ хангаад стрессээ тайлчдаг бол эрэгтэй хүн тэгж чаддаггүй учраас одоо гэр бүлээ бүтэн байлаа гэвэл айл болох тэгэх гээд байгаа юм уу? Ингэх юм уу? Гэлтэй хүүтэйг харьцаж байгаа шиг яах юм? Нөгөө орой болго асууд ямар хоол хийх вэ гэдэг шиг тийм асуултуудыг эрэгтэйнээс аяг асууж ядарсан уу? Тэ. Тэгэл тийм байдлаар эрэгтэй хүмүүстэй харьцвал илүү тайван асуудал гайгүй шиг. Ингэдэж шүү дээ. Нөгөө эмэгтэй хүн эрхлэхэл эрэгтэй гэлээд шүү дээ. Чи ер нь хэр эрх вэ? Эрхлэх гэдгийг ер нь яг юу гэж ойлгох юм? Би өмнө нь өстой жинхэнэ эрхлэхэл эрэгтэй гэж бодож хүнтэй суусан. Гэтэл амьдрал дээр бол тийм биш шүү дээ. Эмэгтэй хүн ер нь хүүхд гараад ирэхээр зэрэгсэж эрхлэх боломжгүй. Миний хувьд бол бүх хүн ээжүүд өөр л байх л да. Миний ээж, миний эхнэрийн байр суурь бол нэг их эрхлэхгүй харин нөхрөө илүү эрхлүүлдэг. Яах юм манай үеч нэг эрхэх гэж түрүү хэлсэн чинь тийм болохоор илүү эрхлүүлээд би бол тэгэл одоо тэгээд нэг эрхлэх эрхэл эдэлдэг шүү дээ. Хүүхдүүдээ эрхлүүлэн нөхрийгөө сайн эрхлүүлнэ. Тийм тэгэл заавал тийм байх ёстой гэсэн юм бол ер нь байхгүй. Хүний хүйсэн л өөр болохоос шимхтэй эрхтэй хүмүүс ч адилхан хүртэл мэдэрдэг. Би тэрийг бүр хүүдээр ойлгоод байхгүй. Гудамж одоо ингээл гадаа тоглож гот охтууд амар зодддаг хөвгүүдийг зүрх амар өвтөр чи яагаад вэ аав адилхан хайрстай бүр одоо бүр би физиологи эрхтэй яг гэхдээ хамгийн хөөрхөн эрхтэй хүний зүрх эмэгтэй хүнийхээс төрөлхийн жоохон том байдаг. Тэр нэг айгүй хөөрхөн юу гэвэл илүү хүнийг хайрлах тэгээ илүү их ачаал даах чадвартай болгож байгаа. Тэгээд цус нь эмэгтэй хүнийхээс хамаагүй удаан төлждөг учраас эрэгтэй хүнээс цус гаргахгүй байхыг бид нар хичээдэг те одоо хамрамаар цус гарвал эрэгтэй хүн эмэгтэй хүн бол хурдан төлждөг. Тэгэл тэрэндээс нь ингээл харахаар эрэгтэй хүний талаар айгүй өрөвдмөр зүрх нь хүртэл жоохон том байна гэдг дээр нь л эрэгтэй хүн илүү юм хайр инэрлийг багтаах дааж авах чадвартай юм байна. Тийм болохоор бити ингээд зодоол амар те ингээл айв адилхан учраас өмнө нь би нөгөө өөрөө оюут нөө жоохон охин байхдаа бандрыг амар зодтолтоод амар зохиж мөгтөг байсан. Тэ шугам мумар гусаа чинь. Одоо бол болохгүй эн чинь яг адилхан бие организмтай учраас тийм учраас одоо гэдэг илүү харин хайрлах хэрэгтэй. Тэр эртүнжгүй зүрхэн том тэгээд та амар олон гэр бүл 10 хүүхдэгч 20 хүүхдэгч зүрх сэтгэлтэй багтааж чадах тийм агуу хайртай ачаал даах чадвар нь тийм агуу учраас тэр хайрыг нь сайн өгч явах хэрэгтэй. Сайн эрхлүүлэх хэрэгтэй үнийг. Тэгээд сүүлийн үед сошиалор ч юм айгүйх яваад байгаа шүү дээ. За энэ охтуудаа сайн хүмүүжүүлээ. Тэгэхгүй болвол те одоо нөгөө нэг эмэгтэй хүн л битгий гар хүргээд идэг. Тэгмээ охтууд нь бас айгүй хүмүүжил муутай байна гэдээ одоо хүүтэй ээжүүд маань бас айгүйх юм бичээдсэн шүү дээ тий. Үнэ. Тийм болохоор тэгэл адилхан хүн болохоор тэр зохид зодох юм асуудал аль дээр тал дээр нь байж болохгүй. Харин илүү сайн хайрлаа сонсоод ярих чадвар нь жоохон бага учраас эрэгтэй хүний өмнөөс эмэгтэй хүн ярих хэрэгтэй. Эр нөхрийнхөө өмнөөс, эрэгтэй хүүхдийнхээ өмнөөс мэдрээд те миний хүн ямар байгаа, миний ань ямар байгаа. Тэгээд өөрийгөө бас давхар мартахгүй хайрлах хэрэгтэй. Тэгвэл би чамайг хайрлаад чи яагаад намайг хайрлахгүй байгаа? Чи эмэгтэй хүн хэцүү юм шүү. Бүх хүнийг хайрлах. Тэгээ өөрийг ирхэн хайрлах юм. Харин өөрийгөө өөрөө л хайрлах хэрэгтэй юм билээ. Тийм. Шудраг бос байна. Тэгснэ би хамгийн амар юм хэлэх үү? Монгол дуун дотор явсан байлээ шүү дээ. Нөгөө хажуу газар ургана гэдэг нь хайлаас модны жам. Уруу газар ургана гэдэг нь улиас модны жам. Ерөөсө дали байсан ч ургана. Уруу байсан ч ургана. Эмэгтэй хүн угаасаа шашин талаасаа буддын шашин дээр эмэгтэй хүний чинь бас нэг жоохон урд насны үеийн үрээр ивэм эмэгтэй хүн болж төрсэн гэдэг шүү дээ. Яаж игээд эрэгтэй хүнээс нэг жоохон юм байдаг байхгүй. Айгуу сонио. Тэгээд өвдөж хүүхэд тээж төрүүлэн тэрийг өөрөө ингээд өсгөн 30 жилийн үлээ нуруунд дээр үүрэн гэдэг чинь бид нар эмэгтэй хүн болоод төрсөн учраас энэ бол байгалийн л одоо шалгарлаар эмэгтэй хүн болсон. Тэгээд чи бүр эвлэрсэн. Би бүр эвлэрсэн. Би одоо уруу муруу дэлийн байли бүх газар нургаж байгаа. Тэгэхээр л хүн хүнийх өөр байхгүй. Тэгэхээр ингээд өөр өөртөөхөө амьдралыг туулаад чи өөр хүнээр хайрлуулж өөр хүнээр эрхлүүлмээр байдаг бол тэрийг эрэлхийлэх хэрэгтэй те. Би бол би бол өөрийгөө эрхлүүлэх хэрэгтэй юм байна. Би нөхрөө сайн эрхлүүлэх хэрэгтэй юм байна гэдэг тал дээр тийм эзэгтэй байгаа учраас энэ бол нэг хүн одоо бүх юм бүх нөхрөө ингэ бас огтгүй хүрэж болно шүү дээ тийм ээ. Тийм учраас тэр гэр бүл дотроо л жинхэнэ шийдэх бах та. Төстөө хатан ухаан гаргаж явж байгаа юм байна да майнаас. Үнэн кичээжл байна. Ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab.
Өөрийгөө хайрлая. Окси. Хайр аруугаан Oh Love. Hi Mommy, их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлцөн дэлгүүр. За, өнөөдрийн Soul Lab-ийн өнөөдрийн дугаарт хүрэлцэн ирж бас гоё яриа өрнүүлсэн баярлаа. Айгүй удаан ер нь ярьслах юм юмд ороогүй тий. Ороогүй тэгээд бүр айгүйх бүр яг яриа л те. Тий. Одоо л гэхдээ бид хоёр ям халж ийн гэдэг байна. Гараад бид хоёр зураг дуусны дараагаас үргэлжлүүлээд явна. За тэгээд манай контентын ивент тэгч Baby Lab-ын гарын бэлгийг гардуулъя. Баярлаа. Ямар хүрх юм бэ? Энэ уут нь ямар хүрх юм бэ? Ингээл ээж болохоор тэ ийм ууц хаваад аягүй даа. Би одоо бас яг эдгээр нь ингээд төгжигчдэг аягүй амар юм бэлээ би одоо дэлгүүр гарахтай барь явдаа шүү дээ. Яг энэ уутыг. За энэ болохоор Oxy гэдэг брэнд байгаа. Эмэгтэйчүүдийн ариун цэврийг хэрэглэсэн. Вау, баярлаа. Дагалдах бүтээгдэхүүнүүд байдаг. За энэ болохоор Өвлов гэдэг хуудсан вок. Би бас яг хэрэгжилж үзээд цагаан хувцсныхан вокийг яг хэрэгжилж үзсэн юм. Амар гой царилт юм байлаа. Вау, за баярлаа. Маш хэрэгтэй. Хүнд ер нь хэрэгтэй зүйлээ юм гэдэг чинь. Гэрийн эзэгтэй нэрт бол яг хэрэгтэй. Тийм ээ. Бүтээгдэхүүнүүд. Баярлаа. Тэгэд найстаас амжилт хүсье. Тэгээд Монголдо эргэж ирээд ингээд өөрийнхөө тий хүсдэг чаддаг зүйлээ хийгээд ас жаргалтай амьдраад ингээ гоё байгаа гэж харах сайхан байна. Тэг өргөжлүүлээд нэвтрүүлэг дуусны дараа яридаа. Тий. За баярлалаа үзэгчдээ. Soul Lab-ийн ээлж дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай.